За сайн байцгаана уу? Мөнгөний подкаст жижигтэй хамт та бүхэнд хүргэдэг одоо цовруд подкаст маань 6 дахь дугаараараа та нарт хүрэхэд бэлэн болсон байна. За тэгээд битээр ерөөсө 7-7 хоногийн зайтай уулзж байгаа. Тэгээ өнөөдөр бол битээр харин бас нэг гоё өвөрмөц хөл бөмбөгийн мэрэгжлийн талбайтай Төв аймагт байдаг газар дээрээс подкастаа өргөхэд бэлэн болсон байна. За өдрийн мэнд. За ямар хөө газар хүрээд ирв? Гоё юм байна. Манай Монголын хөл бөмбөгийн холбооны одоо хөдөө бааз юм уу да тий. Гоё юм байна. Тэгээ салхи агаарт тий. Тэгээ бас ингээд яг мэрэгжлийн газар мэрэгжлийн хөл бөмбөгийн бас талбай гэдэг утгаараа та нар харж байгаа одоо жишээл энэ артлын энэ гэрэл төлөв энэ төр шүн орой ингээд шууд дөрөв тишээ кранаар өргөдөл тэгэл энэ чинь өдөршөл гадаадд ингээд хөл бөмбөгийн шүнийн тоглолтууд өдөршөө гадаг шүү дээ. Хоёул зөв яг энэ мөнгөний подкаст хийх гэдэг нөө энэ хөл бөмбөгийн тайлбар хийх гэдэг байна. Яг хөдлөөд хүн чинь бас орчинтойгоо танилцсан шүү дээ. Гоё юм байна. Тий. За ер нь хоёул өнгөрсөн дугаар дээрээс эхлээд бичлэгтээ өргөд эхэлсэн байгаа тий. Хүмүүст бас их таалагдж илээ. Айгүйх асуултууд бас ирсэн байна. Тийм билээ. Хүмүүст бас дүрстэй болоод ирэхээр блог юм уу гэдэг лээ тий. Мэдгүй одоо блог ч юм уу юу ч мэдгүй. Тэгтээ явуулсан подкаст явуулчихсан. Энд чинь бас аудиогоор илүү хүмүүст хүрч байгаа тий. Тэгэхээр яг дүрстэй үзье гэжсэн учраас л оруулчихж байгаа юм. Эхлээд хоёул асуулт бариулах уу? За тэгээ комментууд дээр. Тэгээд дараа нь за өмнөх даалгавар дээр бол би нөгөө 6 цэнгэлийн данс нээх ёстой байсан тий. За тэрийг нээсэн. Голомт дээр нээсэн. 6 цэнгэлийн данстай болцсон уу? Тий, данстай болсон. Тэгээ тэрлүүг нэг 50,000 төгрөг хийсэн. За. Тий, одоо тэгэл дараагийн орлого орж ирэхээр хуваарлт хийндэл гэсэн бодолтой байна. 50,000 хийсэн тэрийг одоохондоо авч өрөөгүй байгаа. Одоохондоо 6 цэнгэж амжаагүй байна. 6 цаг байна. За өөр одоо өөр чамд өөр ингээд нэг подкастн дээр хүмүүсийн бичсэн онцгой комментууд тэр юу байсан? Хүмүүс ингэж хэлээ. Сарын тогтмол орлоготой хүн тий. За магадгүй сарын 600,000 төгрөгийн цалинтай ч юм уу. Тэг орлого багтай. Тэгээ тогтмол. Тэгээ тогтмол өөр орлого байдаггүй. Жишээ тэр сарын 600,000 чинь эхний мөнгө 2 багтаж орж ирнэ шүү дээ. Тий бүхс мөнгө гэж 2 багтаж. Ийм тохиолдолд хүмүүс яаж хуваарлах вэ тий. Тэгээд хитрхи олон юм данс үүсгээд байхаар нөгөө 300,000 төгрөгтэй хүн чинь одоо жишээ нь ингээд 40% ч юм уу ингээд хуваагаад хийхээр чинь юу нэгээд бүр орлого нь хитрхи одоо хүрэлцэхгүй юм шүү гэж хүмүүс асуугаад байна л та. Бага орлоготой тий сарын тогтмол орлоготой хүн яах вэ гэдэг байна л. Тэгэхээр яг битүүрийн жишээн дээр болохоор битүүрийн кейс дээр болохоор ингээд яг жижигхэн амьдрал дээр явж байгаа учраас хүмүүсийг асуухлах л та. Өөрсдийнх нь амьдрал биш байгаа учраас тий. Сонсогдоо байна. Энэ бол ингээд нэг бүгд адилхан. Юу юм бэлэр чинийх арай жоохон жижигээр л ирэх. Одоо арай бага систем л юм. 600,000 чинь өнөөдрийн жижигийн сая 500 гэдэгтэй адилхан гэсэн үг. Өнөөдөр жижигийн сая 500 ороод ирлээ. Жижигийн сая 500 хуваарлаа. Чинийх арай бага дүнгээр л хуваагдана. Гэдэг л дүрм юм. Яг хөө мэдээч тогтмол орлоготой хүн бол ховсох орлоготой хүний хажууд болохоор сул тал бол яг ингээд 5 сая 500 ороод хуваагаад үлдснээр нь амьдарч болохгүй болоод байна л жижиг одоо дараагийн орлого орж иртэл би 50,000-аараа гүрэлцээд одоо 19,000-тай байна гэж бодоод байна тийм 600,000 төгрөг хуваахлаар 10,000 төгрөгтэй ямар дараагийн цалин хүртэл гэдэг нь арай хотлоо болчих гээд байна шүү дээ. Тий. Тэр ингээд жоохон бүтэхгүй биш сонсогдоод байна тийм. Энэ нөхцөл дээр яах хэрэгтэй юм бэ гэхээр хуваарлтын арай жоохон бага. Одоо үндсэндээ 2 данснараа эхлээ зүтгээд тэгээд тэр зээл мэйл юмнуудаа болохоор чи яах хэрэгтэй юм бэ гэхээр зарим нэг одоо жишээлбэл шаардлагагүй зүйлээ зардаг ч юм уу. Ер нь зээлийн дарамтыг багасгах юм шаардлагатай байна. Зээлийн дарамтыг сар төлдөг ачаалаа бууруулах шиг. Яг 600,000 төгрөгийн цалин гэдэг чинь бол өөрөө маш бага цалин байхгүй. Тийм ер нь бол. Гэтэл тэрэн дээрээ хүн 300,000 төгрөгийн 400,000 төгрөгийн зээл авчих юм бол тэр чинь өөрөө сүрүүлчихэж байгаа байхгүй. Хадгалах боломж ч олохгүй. Тэнгууд хүмүүс ямар арга хэрэглээд байна гэхэлэр одоо 600,000 төгрөгийн цалин авангуудаа 400,000 зээлдээ өгөөд үлдснээсээ хадгалах тухай ярих гэдэг байхгүй юу? Одоо надад 200 үлдсэн. Тэрнээсээ би яаж хадгалах амьдрал төрөхгүй нэ. Тийм дүрэн байхгүй. Эхлээ чи өөртөө хамгийн түрүүнд 30% хадгал тэрний 30% хадгалаад үлдсэн 70%-аас зээлээ төлөөд тэгээ үлдснээ хэрэглэнэ гэдэг дүрэн баглаа. Заашгүй энд нэг юм гараад ирж байгаа. Зээлээ багасгах гэдэг л дүрэн. Чи 400 төлдөг бол
надад яаж 300 руу ч юм 200 руу оруулах л тэр чинь нормал зээл байхгүй. Түрүүн бас юун дээр комент хийсэн хүмүүс бичсэн байлээ. Нэрээ бид нар ингээд зээл маань ихтэй дээвэл ер нь зээл маань ингээд нэг хадгалах боломж олохгүй бол би юу зээл тавьчваа гэдгээл харах хэрэгтэй байж тээ гэдгийг ойлголоо гэдэг. Нэг комент орчихсон. Харин тийм байна. Тэгэхээр ерөөсөө орж ирж байгаа орлого чинь хүрэлцэхгүй байна гэхээс илүүтэй орлого зээл хоёрынхаа одоо нэг харьцааг л зөв байлгахгүй бол тий орлогоноосоо хэтэрсэн зээлтэй л байх юм бол одоо магадгүй орлоготойгоо тэнцэн ч юм уу зээлтэй байх юм бол угаасаа л нөгөө хадгалах боломж чинь угаасаа хэцүү болоод ирнэ тий. Тэгэхээр зээлээ багасгаад тэгээд хадгалах цаашаа тэгвэл хамгийн гол нөгөө нэг гол дүрэн байгаа шүү дээ. Эхлээд хадгал дараа зээлээ. Тэр ерөөсөө яг самны дараалал тэр. Окей. За тэгээд зээл. Тэгэхээр саяны одоо тэр баг цалинтай хүмүүс бол систем нэрээ жоохон багаар явна гэсэн л үг юм байна. Тэгээ яг олон данс шууд олон дансны их шаардлагагүй. Гэхдээ жижигэгийн хувьд бол орлогчийн хувьсах олон данс нөхөн чамд богино хугацаанд нэх нь боломж байгаа байхгүй юу. Нэг тийм амар удаал тогтмол цалинтай хүмүүс бол харин удаан хугацаанд дансаа нэх хэрэгтэй багаар. Хоёул болохоор 7 хоногор данс нэгээд яваад байгаа шүү дээ. Хүмүүсөө тэгж нэг зарим боломжгүй байж болно. Тийм. Ер нь бол яг заавал одоо яг нөгөө за жижигээ яг ингэж байгаа юм чинь би бас яг ингэх хэвээр дагаад ингээд олон данс нээх биш те. Ер нь бол яг би нөгөө нэг миний хэрэгцээнд миний амьдралд одоо энэ данснуудын хэрэгцээ байгаа учраас л би ингэж нээчээд байгаа. Жишээ нь бол яг би жишээ нь одоо 2 зээлийн данс нээчээд шүү дээ. Байрны зээл, нөгөөх нь гэр бүлийн зээл гэдэг ингээд 2 зээл. Магадгүй ийм зээлгүй юм бол нэг данс нээгээд одоогийн байдлаар надаас арай бага цөөн данстай ч байх юм лөө. Тэр бол байж болоод байгаа байхгүй. Тэгэнгүүт би тогтмол 600 мянган төгрөгийн цалинтай хүн бол миний хажууд нэг талаар айгуу даваа талтай байгаа байхгүй. Ягаад гэвэл дараа орж ирэх орлого нь тэр нь тогтмол учраас одоо нэгсний баталгаатай ч юм уу те. Минийх ч бол би сая одоо подкаст эхэлснээс хойш чинь юу юм бэ? Нилээ удаагийн дугаар дээр цалингүй байж саяны үн дээр ингээд рекламын цалин орж ирж байгаа. Одоо дахиад цаашаа миний орлого юу орж ирэхийг би бас мэдэхгүй. Одоо нөгөө тогтмол цалингүй учраас хизээч юу орж магадгүй надаа орж ирэхгүй дахиад ганц 2 сар ч явж магадгүй эсвэл гинт юм ороод ирч магадгүй. Гинт орж ирвэл би нөгөө их хуваа орж ирэхгүй байх юм бол одоо энүүгээр ингээд зохицуулаад амьдрал болгоо л байна. Ингээд яваа л байна. Гэдгээр нэг ярилцж байгаад хэлжсэн шүү дээ. Би гээд нөгөө нэг юу яасан удахгүй ингээд том орлого орж ирнэ гэл хоёлаа ч нэлээд сард өгсөн шүү дээ. Тэр юу болсон бэ? Би нөгөө нэг их орлого орвол ихээр хийгэрэй гэж ихээр хадгалаар гэдэг санал тавьжсэн шүү дээ. Тий. Тэр чи одоохондоо орж ирээгүй байна. Одоо 6 сарын 10-д гараад нөгөө юнивишний өмнө орлогууд орж ирэх байх. Би одоо тэрийг л үлээж байна. 6 сарын 10-д гараад тэгээд нөгөө айл өрхөд чинь юнивишний төлбөрөө ингээд 20-ны цаатлын хугацаа 20 гээд төлдөг. Тэгэхээр 25 гээд би одоо нэг 6 сарын 25-нд л миний нөгөө нэг том орлого орж ирэх байх л гэж хүлээж байна. Тэгээ нөгөө шиний хэлээр орж ирсэн хойно итэг тий. Тэгээ би орж ирээгүй байгаа учраас итгэхгүй байгаа даа. Тэгээ тэрийг хүлээж байгаа. Ягаад гэвэл тэр вирус найдахгүй байгаа байхгүй. Тэр 20 ч орж ирж магадгүй 20-оос хойш ч орж ирж магадгүй мэдгүй юу ч тохиолдох юм бэлээ. Би ерөөс тэрэнд итгэхгүй байгаа. Ямар ч орж ирсэн хойно бол би хэлнэ. Орж ирсэн хойно за ингээ ороод ирсэн шүү гэдэг. За нөгөө талаар нэг ярихад нөгөө нэг яг өмнөх дугаар дээр би ярьжсэн нөгөө би дөрмөө зөрчсөн тий. Нөгөө зээлийн дансаас хүнд сая төгрөг аваад өгцөө. Тий. Тэр юу болсон бэ гэх. Тэр нөгөө хүмүүс надад сая төгрөг өгсөн. Сая төгрөгийг буцааж өгсөн заяа. Яг л тэр ихтгэлтэй хүн байсан. Тэгвэл би нэг айж байгаа юм дахиад зээлхээсээ бол одоо ерөнхийдөө жоохон имэж байгаа тий. Хэрв надад миний хэрэглээний дансанд ч юм уу тэр хүнд зээлчих яг юм байхгүй бол би зээлэхгүй юм байна. Би нөгөө данснуудаас авч өгж болохгүй юм байна. Эрсдэл үүсэх юм байна. Яг энэ удаадаа эрсдэл үүсэнгүү тэр хүн буцаагаад өгчлөө. Тэгээд нэг сони юм нь тэр хүн маань надаа нөгөө сая төгрөгийн маань өгтөө сая 100 мянган төгрөг өгсөн. За. Тэгээд би сая төгрөгийг хийчээд нөгөө 100 мянган төгрөг нь болохоор би 100 мянга ороод ирсэн юм чинь гэж хуваагаагүй. Тэр 100 мянгаар яасан гэхээр би хүүхдийнхээ төрс өдрийг хийсэн. За. Сонирхолтой. Сая манай хүүхдийн төрс өдөр болсон шүү дээ. Тэгэнгүүт би нөгөө 100 мянган төгрөг ороод ирсэн учраас би тэр 100 мянган төгрөгөөр шууд хүүхдийн төрс өдрийг одоо ингээд нөгөө жимс мэмстэй хоол унд аваад гэртээ тэмдэглэсэн. За. Тэгээ гэртээ тэмдэглэхдээ би ээж аавыгаа одоо хадам ээж аавыгаа ингээд гэр бүлийнхээ хүрээнд 100 мянган төгрөгөндөө цомхон тэгээд ингээд за эхнэрээс бас нэг хэдэн төгрөг орсон. Эхнэр өөрөө бас хүүхдийн төрс өдөртэйгээд нэмрэлсэн. Ингээд бит хоёр
гэрийнхаа хүрээнд олон хүн үрээгүй гэр бүлийнхаа хүрээнд тэгээд нэг ганц нэг найзууд ирээл ингээл хоол ингээд хийгээд гэр бүлийнхаа хүрээнд багахан төгрөгөөр хүүхдийн төрсөдөр хийцэн. Тэгээ энэ дээр чиний хувьд одоо зөвлөх байсан бол юу гэж зөвлөх вэ? Би болохоор тэр 100,000 төгрөгийг миний орлого гэж бодоагүй би зүгээр яг ингээд шууд төрсөдөрт зарцуулсан байхгүй. Тухайн үед яг хэрэгтэй байсан учраас. Тийм чи дөрмөө зөрчөөгүй шүү дээ. Чи нэг юу гэдэг бос дансаа гэмтээгүй. Хадгаламжнаас аваагүй тийм. Яг хөө тэр бол тооцоолоогүй орлого. Яг хөө нөгөө талаараа чи одоо нэг чиний зээлсэн мөнгөний чи хүү орж ирсэн ба шүү дээ. Тий. Тэгэхээр чи хүүгээр нь бараг хийсэн юм ба шүү дээ. Тий. Тэр хүнд гэхдээ би тэр хүнд хүүтэй зээлээгүй зүгээр тэр хүн өөрөө зүгээр яг хэцүү үед тусаасанд баярлаа гэд надаа өгцөөх. Тэгээ тэр хүн ч гэсэн өөрөө хэлэхдээ бүр ингээ мессеж нь байгаа зэ. Хүүхдтэй юу авч өгөөрэй. Памперс авч өгөөрэй гэдэг бичсэн байхгүй. Тэнгууд би бүр вау гэд. Гэтэ хэрвээ чи тэрнээс хийгээгүй байсан бол тэр 100,000 орж ирээгүй байсан бол яах вэ? Орж ирээгүй байсан бол хүүхдийн төрсөдрийгөө за мэдгүй болохгүй бол хүнээс зээлхэл байсан. Нөгөө олон дансаа тэгэл эргэл харах байсан бах тий. Хаанаас эргэлж болох уу? Альнаасаа эргэлж болох уу? Альнаасаа авч болох уу гэл. Тэгэл эхнэр мөнгө гаргасан. Өнөөдөр ийм асуултууд явж илээ. Тэгээ таашийн хоёр эхнэр мөнгө олдох юм уу гэх тий. Тийм. Мэдээж яг оолцлоо. Би нөгөө нэг ийм мэтэл та зүгээр эхнэр мөнгө олох юм бол чи өөртөө л хэрэгэл. Тэ чи гэр бүл рүүгээ ч гэдэг юм одоо нөгөө хэрэглээний зүйл рүү ингээд санаа зовлтгүй. Чи мөнгө олох юм бол өөрийнхөө зээлмэл те юмдаа зарцуул. Тэгээ өөртөө чи ингээд хэрэгэл. Одоо өөрийгөө одоо юу гэдэг нөгөө эмэгтэй хүний хэрэглээч өндөр шүү дээ. Тийм учраас чи тэрэндээ өөрийгөө зарцуул. Би яагаад гэвэл нөгөө гэр бүлийн зээл за тэгээд гэрийн хүнс гэдэг юм уу одоо юу гэдэг гэрийнхаа одоо юутай ингээд бүх санхүүг рүү ингээд миний мөнгө орж байгаа учраас би чамд одоо ингээд хараахан энэ удаадаа те илүүчилж чамааг ингээд нөгөө нэг хэрэгцээгч хангах мөнгө надаа одоохондоо алгаа. Тийм учраас чи цалин мөнгөө өөртөө хэрэглээ. Би болохоор хадгалын аяллахаа юм руу хий, зээлүүд рүүгээ хий. Би ягаад гэвэл орлогоо хуваая. Тэгээ ягаад минийх нөгөө тогтмол орлого биш учраас. Одоо чи нэг юм анзаарч байна. Одоо ингээд өнгөрсөн одоо 5 дугаар дээр ингээд харахад бол ямар ч чи хадгаламж үсгэд хэлсэн. Дараа нь чи түрүүнийх дээр ярьж илээ. Эхнэр намайг жоохон харамч болоод байна гэж ингээд шүүмжилсэн тий. Тэгснэ. Гэхдээ одоо жишээлбэл хоёулаа ингээ хамтдаа дундаа хадгалаа их гэдэг ч юм уу тий. Эсвэл одоо өөшөө одоо хадгаламжаар чи ингэчил та гэдэг санаа орж ирдэг ч юм уу тий. Тийм байдлаар эсвэл чи эхнэрээ бас ятгаад тий. Энд чи айгу зүгээр юм байна тий. Хадгалаад их юм бол амьдрал ингээ стрессгүй болт юм байна. Хоёулаа ингээ цуг явъя гэдэг ч юм. Тийм ярьслаа энэ төр юмнууд өрнөжээгөө. Ер нь бол өрнөж байгаа. Би жишээ нь одоо эхнэртэй за мэдээж энэ нь бол ингээд айгу зүв байна. Надад айгу стресс багтай ингээд энэ айгу хэрэгтэй байна гэд ингээд хэлж байгаа эхнэр ч гэсэн ойлгож байгаа л да юм нэг. Жишээ нь сайн нэг ийм хүүхдийн төрсөдөр нэр ийм жишээ болж байгаа байхгүй. Манай эхнэр над руу нэг ийм гоё ингээд бүр ингээд хүүхдийн торт заяа ингээд хийцэн ингээд лаг хийцэн. Тортны зураг явуулж байгаа байхгүй. Хараа энэ торт 130,000 гинэ. Тэгсэн чинь надад хөөгд юм төрсөдрийг тэмдэглэх надад 100,000 төгрөг байгаа байхгүй. Нэг төсөв. Би надад тэрнээс илүү байхгүй. Тэнгүүд би буцаага битцсэн байхгүй. Хараа яг үндэ хүүхэд те манай охин 2 нас хүрж байгаа. Миний охин тэр торт тийм гоё цэцэг чимэглэлтэй байна уу? Эсвэл зүгээр 30-40 мянган торт аваад лаа тавиад үлээлгэх байна уу? Манай охинд тэр бол тийм одоо нөгөө үн цэнтэй манай охин тэрийг мэдрэхгүй. Манай охин зүгээр лаа үлээлгээл гэр бүлээрээ л хамт байж ивэл манай охин одоохондоо төрсөдөр юм байна гэдэг сэтгүүд байгаа. Магадгүй манай охин 6 настай хүүхэд байгаад торт нь тийм гоё байх юм бол илүү өөрт нь гоё баха. Тэгэхээр охин маань одоохондоо наадах чинь яг ингээд ийм гоё гэж мэдрэхгүй. Тэгэхээр хоёулаа зүгээр л энгийн торт аваад тэгчихье гэдгсэн чинь ёо чими гэдэхгүй. Тэгэхээр хэрв тэгсэн чинь надаа энэ торт айгу гой санагдаад байна гэдэг ч аахгүй. Тэгэхээр даваа хэрв чамд гой санагдаж байгаа бол миний өөрөөс гаргаад авчгаа. Тэгсэн чи ямар муухай юм бэ гэдэг. Үгүй хайрд нь яг одоо төрсөдөрт юм байна. Тэгснээ би тэгэхгүй. Хоёулагийн одоо нөгөө хэрэгцээ амьдрал ийм шаардлага маш олон асуудал байна.
Тийм учраас одоохондоо надад төрс өдөр хийх ийм л мөнгө байна гэдгсэн чинь за хараа ойлгож байна тийм ээ окей гэж зүрх явуулж байгаа байхгүй. Тэнгүүд би ингээд ойлгосч болж байна. Ямар ч асуудалгүй байна. Тэгээд 100,000 төгрөгөндөө тааруулаад хөрхөн төрс өдөр хийчих чинь болж байна. Дараа нь гэр бүлийнхэн ингээд гоё зураг мураг ингээд хийчих чинь. Тэгээ ингээд бодонгууд нэрэл хараа бид нар өөрсдөө хүүхдийн маань төрс өдөр ингээд за яг нэг насны төрс өдөр бас үнцэнтэй байж байна. 2 насны 3 насны төрс өдөр бид нар л эцэг их л өөрсдөө кайф авч эцэг их өөрсдөө харах га тий амар нүсэр болгоод гэхдээ яг 2 настай 3 настай хүүхд тэр торт тийм үнэтэй тэр мэдрэх тийм биш шүү дээ тий. Тэр хүүхэд бэлэг өгж байгаа ингэж байгаа л өөрөөсөө эцэг их өөрөө өөртөө л асуудал үүсгээд идэв юм шиг. Яг санагдаад байгаа байхгүй юу? Магадгүй өөр баяр ёслолч тэр тий цагаан сар ч юм уу, шинэ жилиг ч юм уу. Бид нар өөрсдөө л шинэ жилээ амар гоё болгох гэж, амар нүсэр болгох гэж өөрсдөө зардал гаргаад идэв юм байна. Тэгэхгүй зүгээр ингээд байгаа зардалтаа, байгаа төсвөдөө гоё хийж болох юм байна. Тэгэхээр саяны одоо гэр бүлийн эхнэртэйгээ ингээд сая хүүхдийн төрсөөр ярьжсэн чинь гинт надад нэг ийм одоо зүйл санаанд орж байна л да. Тэгэхээр одоо ингээд хайртай хүмүүсээ яаж хайрлах юм те. Гэтэл нөгөө хайрлаж амжаагүй тэр хадгаламжийн чинь нөгөө нэг хайртай хүмүүстэй л бид нар бэлдээд байгаа шүү дээ. Зориулах гээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь нэг юм энэ жоох хэцүү түүхэлтэй. Нэг залуу надаас ирээд бид нар ярилцж ирсэн. Тэгээ зөвлөгөө өдр болжсэн. Тэгсэн чинь нөхөр яасан гэхэлэр эхнэр нь ингээд нэг спортын тэмцээнээр ямар ч тийм юугүй тийм одоо гинти гэдэг юм уу тэр нэг өвчин зовлонгийн ямар нэг тийм одоо илэрцэхгүй тэгжсэн тэмцээн дээр гинт зүрх нь хаагдаад эхнэр нүүд болчихсон. Хоёр бах хүүхэдтэй те. Нөө гэдэг тэр мөнгө ахын хайртай хүнийхээ төлөө зориулж ийсэн те гэдэг юм яригддаг. Тэгээд уг нь бол нөхөр залуу болцоо тэр тухайн үед ингээл амар бизнес хийж ийсэн, амар мөнгө төгрөл олж ийсэн. Дааж тэгээд тэр мөнгө төгрөг ингээд утгагүй болцсон гэдэг. Ийм яриа өнгөрчгөр тэгээд мөнгө зин ямар ч утгагүй болцсон ингээд. Тэгэхээр нөгөө талаар одоо жишээлбэл хүн ингээд мөнгө цуглуулад байдаг. Тэрийг ингээд хайртай хүндээ яаж зориулах юм бэ? Зарцуулж амжаагүй байхад одоо жишээ нь ингээд өнгөрчүүл яхаа. Одоо жишээ нь ингээд аялна гэд хадгалж хамт аягалж чадаагүй ингээд саяных шиг ингээд жишээ болчвол яг үнэ. Тэнгүүд мөнгө хадгаламж ямарч үнцэнгүй. Тэгэхээр яг энэ асуултан дээр хүмүүс тэгдэж штэ. Тэгэхээр яг үнэн тий. Одоо яг мөнгөний хэлсэн энэ жишээтэй яг адилхан тэгвэл одоо ерөөсө хадгалаад яах? Шууд хайрлаад, шууд тараагаал цацаад явчих гэдэг нь зөв юм уу? Харин тий. Одоо олсон би одоо чинь мэдгүй хүний амьдралд гинтийн асуудал юу ч болов. Би тэнгууд нэрээ наадах хэлэнгууд нэрээ би одоо яг одоо хадгалаад яах юм гинт юм болчих. Магадгүй ингээд гинтийн юм болчихвол би тэр юуны төлөө хадгалсан. Тэрний оронд би одоо зүгээр олсон дээр ингээл хамт үрээл ингээл гоё кафе мэдрэл явж явах нь зөв юм уу? Тийм, тэгж бодож байгаа. Өчигдөрхөн нэг тийм бас нэг юм юу ütсэн чинь бас ингээд хайртай охин минь ингээд жохон хүүхд ингээд өөд болчлоо гэдэг юм энэ төр ингээд харагдал. Тиймэрхүү юм юмнууд ингээд мэрсээр ингээд хүмүүст таардаг л та. Одоо тэгтээ сүүлийн үед бүр ингээд сонин жишээ ярихад сайн нэг мэтгэлцээ одоо сонгуул болж байгаа шүү дээ тийм. Мэтгэлцээнийг явуулъя гэсэн чинь ноён Изи гэж залуу төсөв мөнгө чи хөрөхгүй байгаа бол би мөнгө өгье гэд нөхөр биччих. Би тэрийг ингээд эргүүлж харцсан. Тэгсэн чинь 100 сая төгрөг би өгье гэд. Өөрөөсөө өгье. Энэ би яг иргэний хувьд хариуцлагатаар мэддэг. Тэгсэн чинь за энэ залуу ингээд яаж байгаа юм. Тэгээ доош ингээд харсан чинь тэр доор байгаа комент дээр за миний олж харсан ш. Айгүй олон комент хийсэн. Тэр дотор ингээд 10 комент л скриншот хийсэн. Ингээд манай хүүхдийн, манай дүүгийн, манай энэ тэ эхнэрийн ингээд өвчин зовлон тэ. Энд ингээд хорт тав дээр энэ өвчнийг ингээд хангаахад туслаач тэ. Мөнгө дэмжээч гэсэн юм явж байна. Зөв ингээд харахад бидний дунд ингээд тийм өвчин зовлонгийн асуудал тэ ингээд байна. Тэгээ тэр үед дандаа ингээд нэг юм азанд найддаг, ард түмэнд найддаг те. Би зүгээр энэ асуултыг асууж байгаа нь хоёулын ингээд үнцэн хоёр өнөдөр юм ярих гэж бодоо та. Нэгдүгээрт нэрээ одоо тэр хайртай хүмүүстэй мөнгөө тэгээд зарцуулаад яваад хадгаламжгүй байсан дээр юм биш үү гэдэг асуултанд хариулт хоёул ярилцъя. Чи бас энэ дээр юу гэж бодож байна? Хоёрт нь болохоор чи ер нь хэр их хандив өгдөг вэ? Тэ одоо саяны ингээд нөгөө нэг ийм комент дээр явдаг. Одоо бусдад одоо ингээд айгу хоёулаагийн яриа ингээд айгу хуваа хийсэн яриа яваад байгаа байхгүй юу? Харин ер нь би л гоё болоод чи л гоё болоод тэ ингээд хадгалаад манай гэр бүл гоё болох гэдэг тэ. Би тэгэнгүүт за угаасаа тэр нөгөө нэг ингээ фэйсбુક дээр одоо ингээ нөгөө
даа ялангуяа жоох хүүхдүүдтэй амар хор тавдар болчихлоо ингэслээ гэдэг бол ингээд одоо даа ялангуяа өөрөө хүүхдтэй болсон үе тэрийг харах амар эмзэг тусч байгаа байхгүй. Тэгээд би бол ингээд боломж байвал ингээд бас нэг ингээд багаар 20,000 ч юм уу 50,000 ч юм ингээд за миний дээдлэн ч юм уу ингээд заримдаа шилжүүлчихдэг л дээ. Тэгээ боломжтой үедээ боломжгүй үедээ бол ядаж шеэрлээд ч юм уу ингээд олонд хүргээд ч юм уу ингээд тусалж ил гэж боддог. Гэхдээ би нэг бас нэг бодож ирсэн зүйл би нөгөө нэг ингээд бүр ингээд нөгөө 5 хүүхэд ингээд хор тавтартай 5 юм жоох хүүхэд. За. Нийлээд за. Одоо хандивайн зөхөөгөө тэгээ намайг нөгөө лайвдаад өгөөч хүмүүс түргээд өгөөч гэдээ явж исэн байхгүй. Тэгэхэд ингээд эцэг эхчүүдтэй ингээд уулзаад ингээд нөгөө хор тавдрын эмчилгээнийх нь үнийн дүнг сонсохоор бүр амар ингээд бараг 500 сая хамгийн багадаа бараг 500 сая тэгээд дээшээ 900 сая 800 сая маяг ингээд сонсгож байгаа. Тэгээд нэг өрх айл тэрийг бүр ингээд гарах ямар ч боломжгүй. Тэгээд 5 нөгөө хүүхэд нийлээд одоо юу гэдэг нэг хандиваар ингээд 5 хүүхдэд туслая гэдэг юм аяа өрнүүлээд явж исэн тийм юу байсан байхгүй. Тэгээд надад амар эмзэг айгүй хүнд санагдчихсэн юм юу юм гэхээр яагаад энэ хүүхдүүд ингээд мэдээж энэ өвчин бол хилж ирэхгүй те. Эднэрт яагаад ингээд юм тусалж одоо ийм мөнгө санхүүтэй жишээ нь хүмүүс байдгүй бол жишээ нь одоо нөгөө гадаадын орн шиг нөгөө эрүүл мэндийн даатгалын систем нь яагаад энийг ингээд монголчуудын хүүхдүүдийн шийддэг юм бол ингээд энэ угаасаа л тэгээд үнэхээр тэр мөнгө байхгүй бол тэр гэр бүл ингээд хүүхдүүдээ ингээд алтгад бол ингээд бүр амар амархан байгаа хөөхгүй. Шууд мөнгө байхгүй бол гадагш явж чадахгүй, эмчлүүлж чадахгүй тэгэл хүүхэд бурхан болно те. Ингээд ингэхээр яаж тусалчих уу, яаж хүрэх үү гэл ингээд яваалсан тэгэл амар хэцүү юм байлээ л дээ. Тэгэл тэр их мөнгө босчихгүй, яаран болж чадахгүй. Тэгэл би зүгээр бодож байсан байхгүй. Амар хэцүү юм байна. Тэгэл зүгээр би өвдөхгүй юмсан те. Аль л болох одоо ингээд хүүхдүүдээ ч юм уу ингээд өвдөхгүй юмсан. Би одоо нөгөө хадгалж байгаа хадгаламжаа би тэгж бодчих. За ингээд яг уу болоод ирлээ. Жилдээ нэг удаа ингээд нэг шинжилгээнд хамрагдаад гэр бүлээрээ те өр хүүхдүүдээ ш тэр өөрийгөө ш тэр ингээд амар том өвчин болцохоос өмнө баг дээр нь онцлоод баг дээр нь нэмчлээ. Тэхийн тулд би ингэдэг ядаж нэг юм хэрэгцээний мөнгөтэй бай гэж би бодож исэн. Тэгээ одоо би нөгөө хадгалаад эхлэнгуут тэр хадгаламжнаасаа би эрүүл мэндийн шинжилгээнд хамрагддаг баядаа л гэж юу бодож байгаа. 2 жилийн өмнө 3 жилийн өмнө би л залбирдаг л байсан баг. Бити өвчин тусчаасаа гэж. Эсвэл би тэр тухай бодохыг ч хүсдэггүй яагаад муу юм бодглохоор муу юм дагуулна гэж. Тийм муу ёр гэдэг. Тэрний орон зүгээр л сайхан. Тэгээ би 3 дахь айгүй өөртөө ихтгэлтэй байсан. Залуу юм ч одоо юугаар өвддөг. Тэ. Би бараг өвдөхгүй бахаа. Хөдөө өссөн ч гэж ах шиг тий. Бүр тэрэндээ ингээм амар ихтгэлтэй тий. Хөдөөсгөр хашиг өвдөхгүй юм хаашийн тий. Тэгэхээр бид нэрийг ингэж боддог. Тэгсэн чинь би одоо жишээлбэл хэрвээ тийм юм тулах юм бол надад юу хүсэх вэ те. Ингээд би нэг хит хитэн нэг хандивын ажил энэ төрд орсон нэг охиноо дагуулад ирсэн 800 сая төгрөгийн тийм цусны цагаан эсийн хорт авдартай нэг охин байсан. 800 сая төгрөгийн хөрөнгө босгох хэрэгтэй. Тэгээ битүүр ингээд залуу гэр бүл 800 сая. Тийм имчилгээний зарлаа Солонгост очоод. Тэгээ тэр нь тэгвэл бол тэр хүүхдийн тэр шүдэн ингээд хайлаад эхэлсэн. Тэр цусны цагаан эс чинь хорт авдар чинь тэгж нэг яс руугаа яд юм байна л да. Гэмтэл өгч хэлт юм байна. Тэгээд ингээд уусаад эхэлсэн. Тэгээд тэр охинд бид нар ингээд туслах юм харж байхад би буцаад яг манай охинд очсон охин байсан байхгүй. Тэгээд би тэгээд манай тийм юм тохиолдохгүй гэж хүн ингээд бүгд л боддог баг. Тэ. Гэтэл хэрвээ чамд ямар нэг юм асуудал үүсвэл тэгээд та нар бэлэн юм өгдөг асуулт дахиад төрж илсэн байхгүй. Сэтгэлээрээ туслаад явах яах вэ те. Тэгэхээр за нэг талаасаа тэгж бодож байгаа. Өөр дөр болгож бодоод за хоёрдугаар болохоор нийгэм яагаад ингэж бид нар ингэж дандаа ийм тэнэг байдлаар хандаад байгаа те. Юмд ингэж тайван болохгүй юм чи манаа дээр ирэхгүй юм чи ингэж хандаад идэх те. Ядчил тэрний төлөө юм хийж байгаа юм уу? Тэ тэрний төлөө ингэ чи мөнгөтэй болж байна гэдэг. Тэгэхээр 2 жилийн өмнө би ингэж юунд ч санаа зовхгүй тайван байдаг гэсэн бол өнөөдөр бол манай ихнэр ингээд өвдөд жоохон өвдөд эхэллээ те ингээд тэнгууд би эмчлүүлээ үзүүлээ гэдэг. Би нэг тэрэнд анхаарал тавих надад боломж олцчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө нэг хоёулын өнөөдрийн нэг том зүйл юу гэхээр тэр хайртай хүмүүсээ тэгээ ер нь эхлээд мөнгө цуглуулах ёстой гэвэл ёстой. Чадлынхаа чинээгээр. Хоёрдугаар буцаага тэр хадгаламжийн мөнгөнийг юунд зориулагдах юм бэ гэдэг яг түрүүн гаргаж ирж байгаа чиний юутай минийхээ адилхан байна л та. Эрүүл мэндэд зориулах ёстой.
гардаг байх хэрэгтэй. Тэр хадгаламжийн нэг зориултын хэсэг бол эрүүл мэндийн хэсэг. Одоо би дахиад чамд одоо хадгаламжин дээрээс нэг юм дахиад хадгаламжийнхаа хажууд нэг юм данс үүсгэж эхлээрэй гэдгийг бүр санал болгомоор байна. Тэрийг одоо дамжих данс гэж байгаа. Юу гэсэн үг гэхээр шууд орж ирж байгаа мөнгө эхлээ хадгаламж руу хийгээд байгаа шүү дээ. Тийм. Одоо дараа нь яасан гэхээр би тэр дансаа чиний хичээлэл тэр чинь яг хугацаатай хадгаламж уу зүгээр данс уу? Зүгээр данс. Тэгэхээр зүгээр данс чинь бол хугацаагүй юм чинь. Тэр ингээ өсөхгүй шүү дээ. Одоо чиний хадгалж байгаа мөнгийг ингээ тодорхой хугацаатай хадгаламжинд хийх юм бол бас нэг өсөх боломж харагдана шүү дээ. Бас нэг хугацаатай хүү үгэн те. Тэгэхээр ингээ өхмөл байдалтай одоохондоо байгаа. Гэхдээ хадгаламж ингээ нэрлчээд байгаа. Дунгуй чи одоо нэг жоохон за нэг бас нэг хүү харчих хэмжээний мөнгө болоод эхэлчихэж байгаа учраас гэж би таамаглаж байна. Тэгвэл чи тэрийг ингээ хүүтэй мөнгө рүү хийн. Данс руу хадгаламж руу. За амар урт хугацаар хэрэггүй. За нэг 3 сараар ч юм уу. Тэгвэл бол ингээл тэсийн ядаал хүлээгээл ингээл төвхтэй. Тэгэхээр тэгэж хийнгүү чиний нөгөө нэг данс ч одоо үлдчихэж байгаа нэг данс биш үү? Одоо яг одоогийн баг хадгалж байгаа данс ч. Тэр данс ч бол ингээд байж л байх хэрэгтэй байхгүй. Тэрийг дамжих данс гэж байгаа. За тэр чин цаашаа үндсэн хугацаа даатгамж мөнгө хийчихлээр өөрөө дамждаг хэсэг болчихж байгаа үстэй. Тэгээд дамжих данс гэж нэрлэж байгаа байхгүй. Миний хувьд яадаг гэхээр энэ үлдэж байгаа тэр дансаа анх яг хадгаламж гэж нээжсэн тэр дансаа дамжих данс болгож хувиргаад тэгээд бас л яг чамтай адилхан. Ингээд сая 500 сая оронгууд чи 400 хийсэн ба штэ. Тэгвэл 400-га чи цаашаа ингээд хугацаатай хадгаламж руу хийгээл чим эсвэл одоо юу гэдэг нэг 100 мянга оронгууд 40 мянга дахиад цаашаа хугацаатай хадгаламж руу хийхэд төвөгтэй байгаа байхгүй юу? Жохон цоглуулж байгаад хийхгүйгээ шийдэн штэ. Тийм систем рүү орох гэдэг юм. За тэгэхээр тэр дамжих дансыг би тодорхой хэмжээний мөнгө үлдээдэг байхгүй юу? Тодорхой хэмжээний. Тэгэл жоохон цоглуулж байгаа цаашаа хадгаламж руу хийдэг байхгүй юу? Тэгээд тэр данснаас би яасан бэ гэхээр сая ихнэр ингээд өвдөж эхэлсэн аахгүй. Тэгэнгүүт би яаралтай имжлэл тий хамгийн гайгүй газар очиж үзүүлээ тий ингээд хэлж. Тэгвэл хүү яана нөө октодын шүдэн ингээд бүр станаар хорхойдод авах юм болж хүү очиж гэлс имжлэл тий мөнгө байгаа тий. Хараа ингээд ус цэвэршүүлэгч авах ихлэр мөнгө байхгүй. Хүүхдийн шүд ихлэр мөнгө өгдөг. Ихнэр нэгс гайхаад. Чи ямар ядаргаад ямар сонь юм ийгээд байгаа юм бэ тий. Ийм юм байхлаар мөнгө байгаад ийм наа чи юу гэсэн үг юм гэдэг. Тэгэхээр би үгүй эрүүл мэндийн асуудал бол мөнгө байгаа. Тэгэхээр нэг хадгаламж ч өөрөө нөгөө суугтай болж эхэлж шин. Тэр нөгөө нэг түрүүний нөгөө нэг хоёрын хоёр том сэдвийн нэг сэдв хайртай хүмүүсээ бид нар яаж халамжлах юм бэ гэдгийг одоо би хэрэгжүүлж эхэлж байгаа байхгүй. Нөгөө нэг түрүүний чиний хэлээд байгаа эрүүл мэндэд бол мөнгө гаргана. Гэхдээ юу юугүй эм тан аваал станаар юу юугүй одоо нэг энгийн жоохон шалбархаа дээр хүртэл ингэ сүржигнэх биш. Гэхдээ чи бол тийш мөнгө зориулдаг байх хэрэгтэй. Гэхдээ бүх хадгаламжаа самраад хийчих биш. Түрүүний хэлж байгаа урьдчилан сэргийлэх чинь бол амар зүг байхгүй. Жилдээ нэг удаа ингэ нэг шинжилгээ өгөөд байх хэрэгтэй. Үзүүлж хэрэгтэй. Харин тийм билээ. Манайхан ч одоо нэг машина бол одоо жишээ нь машинд нэг юм дугуурхаар тийм газ очоод ингээд үзүүлдэг. Тэгтэл өөрийнх нь нэг юм ингээд жоохон хөндөрлөл өвдөд яваад идэх тийм. Яваад идэх. Өвчин намдаа хуугаад ингээд яваад идэх тийм. Ерөөсөө очиж үзүүлдэггүй. Тэгээд дараа нь тартагтаад болдог. Ерөөсөө монголчуудын нэг юм нэг хинэггүйч гэдэг юм уу тэр эрүүл мэндийн нэг юм зам байгаа даа шүү дээ. Тэрнээсээ болоод байна. Би тэгээд нэг асуух гэдэг зүйл нь бид нар одоо нэг миний гол асуух гэдэг юм. Би тэгвэл одоохондоо яах вэ? За ингээд өвдөж хавдаагүй үед нь ч юм уу ингээд би жилдээ нэг хамрагтаа явж дээ тий. Гинтийн нөгөө төрөний жишээ байна тий. Гинтийн ихнэр нь ингээд гинт өнгөрцөн. Гэтэл миний нөгөө хадгалж исэн мөнгө ямар ч үн цэнэгүй болчлоо. Би одоо яг ард нэг 2 хүүхэд үлдчихлээ тий. Гэтэл би нөгөө хадгалж исэн ихнэртэй ч гэдэг юм уу ингээд байгаа цагт нь зарцуулж зориулаагүй. Тэгээ бурхан болчлоо. Одоо тэгээд надад бүр ингээд амьдрах итгэлтэй энэ юм ингээд амар утгагүй болчлоо. Юуны тулд ч амьдрсэн гэдэг юм болдсон мөнгө ч ямар үнэтэй тий төрөний ихнэрээ алдсан байгаа тэр залууг үед. Игчүүл энэ үед биш үү? Яг одоо энэ үед биш үү? Тэгээд хадгалаагүй байсан дээрээ гэдэг дүгнэлт гарах чинь амар утгагүй байхгүй. Хадгалаагүй явж исэн л дээрээс юм байна гэдэг чинь одоо хамгийн утгагүй. Бага үед нь зарцуулж ил байсан юм ингээд эхнэрээ ингээд жаргалтай ингээд байлуулж идэг бэжэ гэж үү? Тий гэж бодох юм шиг надад бол тэгж бодогдох байх гэж бодоод байна. Чи зүгээр за нэг наа чин бол нэг өнцөг мөн л дөө. Одоо тэгээ би нөө хадгалсан мөнгө одоо юунд зарцуул тий гэж бодогдоод байна л да надад. Тэгэхээр тэгэл одоо чил төрөний жишээн дээр яриа тий яг төрөний жишээн дээр. Тэгээ танаа эхнэр чи одоо яг юу хүсэж мөрөөддөг байсан юм бэ гэж хэлж байгаа байхгүй. Манай эхнэр одоо хүүхдүүдээ маш сайн боловсралтай болгоосэй гэж
хүүхдүүдийн төлөө байсан. Тэгвэл чамд хүүхдүүдийн боловсролын зориулах мөнгө байна уу? Ингээл хэлдэг байхгүй. Хүн ер нь бол үлдсэнд нь амьдардаг. Харамсал өөрөө юу ч хөхгүй. Харамсал чи өөрөө тухайн хүнийг улам ингээд гимтэйгээд улам сэтгцийн ямар нэг өвчнөрүүл дуудана. Харамсал өөрөө нөхөхөд хэцүү. Гол нь юу сурсан бэ гэдэг л юм байна. Би одоо жишээлбэл ингэж харамсаж байгаа оронд одоо энэ хүнийг эмчлүүлж идэг байж, онцлогоонд хамруулж идэг байж. Гинтийн асуудал гэдэг бол тэр хүнийг одоо бид нар гинтийн асуудал, гинтийн тохиолдлыг бол хамгаалах боломж байна. Бидэрт урьдчилан сэргийлэх боломж байна. Хоёрдугаарт бол тэр залууд систем байгаагүй гэдэг нэг юм асуудал үүсэж байгаа. Тэгэхээр би жишээлбэл өнөөдөр ингээд аяллалын данстай болцсон. Би 2 жилийн өмнө байгаагүй. Эхнэртэйгээ хоёул аялах юмсантай харинтын гэж ярьдаг байсан бол өнөөдөр харин хил нэгдвэл хайчихв. Жишээлбэл нодлон манай эхнэр одоо ингээд амьдралдаа маш их баярсан заяа. Би бүр эхнэрийнхээ хамгийн баяртайсан мөчүүдийн нэг байх гэж би боддог. Одоо өнгөрсөн хугацаанд надтай амьдрсанаас хойш за энэ заллуутай амьдрсан нэг алтаагүй байж гэж боцож байж магадгүй гэж би боддог. Яагаад тэгэхээр манай аав гинт ингээд нутг руугаа явъя. Олон жил очиагүй. Манай эхнэрийн хувьд аав бол хатан аав бол мэдээж хамгийн чухал одоо хүмүүсийнх нь нэг тий. Тэгээд аавынхаа баярлуулмаар байгаа. Тэгээ манай эхнэрт өөрт нь чадал одоохондоо байхгүй байгаа. Тэгээд за мөнгө аав ээж ингээд нутг руугаа явна завхан руу. Тэ аятайгаа машин аваа гэсэн. Би машин байхгүй. Би чи нөгөө пүрүүс аавна гэдэг хүн чинь ингээд гинт дон аялах машин ингээд өөдрөж байгаа хөө. Тэгээд би ингээд яаралдаа машин авах хэрэгтэй болоо. Тэгээ би машин авсан. Манай хэрэг ингээд нүднөөрөө дэрхсэн. Ингээд хүүе ийм машин авчиж байгаа юм уу 50 саяар чи тэгээд бараг тэ над. Гэтэ тэр хүн гомдох ш бүр баярлаад байгаа байхгүй юу? Гайхын зэрэгцээ бай. Яг тэр энэ машинтай ингээд аав ээжээгээ аваад хөдөө явна. Аялна. Би нөгөө түрээсээр машин авах гэхээр машин арай л исэн бохгүй одоо 8 саяар түрээсээр ингээ аяллаа нэг. Хоёрдугаар би за тэр машиныг бол би бизнеснээсээ өөртөө хөрөнгө оруулалт болгож авсан. Одоо би бизнесийн данс гэж түрүү ярьжсэн шүү дээ. Миний бизнесийн данс явсараад би тэрнээс мөнгө авахгүй явж жагаад нэг удаа өөртөө ноогдлаш хүрч байгаа. Би 250,000-аас 500,000 төгрөг цалинтай явсан хүн шүү дээ. Бүр 2 жил гүрэлзэж явсараад тэгээд цалингаа аваад тэгээд нэг удаа ноогдлаш авсан ноогдлаш гоё нэрлээд байгаа байхгүй да. Ямар өөрөө нэрлээд өөрөө мөнгө шилжүүлээд 2 жилийн дараа ноогдлаш авсан байна. Чи өөрийнхөө сая нэг данс бизнеснаас нээсэн шүү дээ. Тэр чин боожж явсараад тэгээд тэрнээсээ чи цалин аваад исэн. Бусад мөнгөний үлдээгээдсэн л шүү дээ. Тэгэхээр бизнес дансан дотор хадгаламж үүсгэж нөө ингээд кино шиг юм болдог заяа. Эхэндээ зүгээр тэрийг байлгаж за. Тэгээ би бол тэгсэн байхгүй. Тэгээд би тэрнээс анх удаа скутер авч ирсэн. Тэгээд тэр скутер маань нэг сая төгрөг авч ирсэн. 2 жил тэр скутерыг унсан. Тэгээд дараа нь би нэгт шагнал авсан нь тэр машин авсан байхгүй. За тэгээд тэр машинаа авчаад тэгээд дахиад тэр машин чинь бензин игээд аялахад бас нэг мөнгө өртөг гарна шүү дээ. Тэр мөнгийг би яг гадагшаа аялна гээд 3 сая төгрөг биш ээ $3,000 цогцолцсон гүрэлзээд. Бүр гэдэг цаашаа хийгээл өнөөдөр чинь хүүхдийнхээ төрсөөр 100,000-аар тэмдэглэж чинь те. Яг адилхан. Одоо би ингээд чамайг сонсхолоор мантай адилхан бас юм хүн байдаг л юм байна да. Ингээд яг адилхан ингээд горгор царайлал мөнгө байхгүй хүүхд эхнэр нь ингээд гоё торт үзүүлэхээр нээр өөрөө мөнгө гаргуу давал гэдэг ингээд хогийн юм хийгээд байгаа юм шиг мөртлөө цаанаа ачлах гээд байгаа байхгүй юу. Тэгээд их тэр аялын данснаас $1,000 гаргаад. Йоо $1,000 чинь зүгээр Монгол мөнгөөр зүгээр цутгаалаар орж байгаа. 2 сая гаруй төгрөг тий. Босод мөнгөнд үлдээч. Тэгээ яг ингээд тэр $1,000-аар машинда бензин хийгээд ах мах нартай бензин хийгээд 3 машин авсан. Ах зарим ахынхаа машинд бензин хийгээд тэгээ аялж явж байхдаа буудлын модлын мөнгийг арайж илүү гаргаж маргаад тэгээ хоол хүнс тэгээ ээж аавд дахиж отоход ингээд их нэртэй мөнгө тоолоод айл ингээд аав ээжэд ингээд хамаатныхаар хорж мороход те бэлгэсэл ч юм уу мөнгө төгрөг хүүхэд нөхөл аль чи энэс би одоо өгөх мухаа ингээд манай ихнэр ингээд юм амар ажралтай байж байгаа. Happy шүү дээ. Амар гоё. Тэрийг одоо дурсаж ярьдаг байхгүй. Асуулт аялын тансаар би систем үүсгэж учраас одоо хайрлаад эхэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр түрүүний одоо залуугийн хувьд бол бизнес руугаа бүх мөнгөө хийгээд бизнес руугаа бүх мөнгөө анхаарлаа хандуулад эсвэл хадгаламж руу хамаг мөнгөө анхаарлаа хандуулад гэр бүл рүүгээ гаргадаг нөгөө нэг хэрэглээний сувгийн данснууд нь байхгүй байгаа байхгүй. Гэтэ одоо бол чи нэх бол боожж байгаа байхгүй. Тэр дансууд чинь боожод байгаа. Дөнгөжл одоо 2 сар л болж тий. Чи тэрийг гэтэл чи ингээд үндсэн үүцээ задлж хаяад өнөөдөр гоё жаргалтай байлаа гэд асуулт шүү дээ. Хоёр ингээд жаргалтай байлаа гэд өстой нөгөө саяны жишээгээр ингээд гинт одоо ихнэр хүү тэг гэр бүлийн хайр тав налуу болчихгүй гэдэг айцыг ангуута хамаг дансаа хоослол ингээд өстой тэгч магадгүйгэл
дампуурч байгаа хөөхгүй. Тэгсэн чинь амьдрал дээр юу ч болохгүй ингээд бүгд ирүүл байгаа гэсэн чинь. Чи ямар арчаагүй юм бэ? Тэг амьдрал шүү дээ. Чи ямар арчаагүй юм бэ те? Амьдралаа босголтоо те. Хүү ингээд гоё л байсан л да. Гэтэ ингээд амьдралаа ингээд бас дампуу явмаар хөө шүү дээ те. Ингимэр ш тэгмэр ш тэгээд. Тэгэхээр энэ бол асуулт байхгүй юу? Бид нар зүгээр хадгаламжгүй байсан дээр хадгаламжаа шавхсан дээр гэдэг яриа руу орно гэдэг чинь өөр утгагүй. Энэ ингээд системэл хэрэгдэт байгаа байхгүй. Чи угаасаа л хадгалах хэрэгтэй ямар ч үед. Тэр хадгалж байгаа үедээ эхэндээ бол жоохон ингээд гүрэлцэн жоохон хэцүү байна. Гэхдээ чи бол хэрэглэнэ. Тэр одоо би боддоо би эхнэртэй ингээд тэр баяртай мөчийг бүтээ ингээд бас нэг хараад эхэлчихэж байгаа байхгүй. Тэгээ байхгүйсэн бол хоёрдугаар үлдчихэж байгаа заавна гэдэг дахиад нэг юм байгаа ч тийм. Чи хүүхдүүдтэй ингээд хоёлаа ингээд жоохон муу жишээ яриад байгаа боловч хүүхдүүдтэй боловсралтанд чи хөрөнгө оруулалт хийх одоо ингээд эхнэр нь тэр өөд бас эхнэр нь за ингээд бодъё тий эргээд боддог бол ингээд эсвэл тэнгэрээс хардаг бол тий тэг хүүхдүүд юм яаж болж байгаа юм бол гэдэг асуулт би аюу муухай нэг жишээ яриа надад тэр борос клуб хаус дээр ярилцлага хийжсэн манай нэг хамаатны хичээн хүүхэд гинт өөд болоо нас ороод тэгээд гинт юуны ослоор ингээд зам тээвэр ослоор нас орцсон. Яа ямар хэцүү жишээ вэ гэл те бид нар хүлээж аваад. Гэтэ тэр хүүхдийн юуг тэр нэг дайрсан хүнээс мөнгөний гаргаж авч чадаагүй шүүх хурлмал болоод ингээд явж байгаа. Тэгээд тэр хүүхэд ингээд бол бид нар зээл тавиад 8 сая төгрөг ажил явдлыг хийсэн. Одоо хүртэл бид нар тэрнийхээ лизингийг төлж байна гэж. Энэ ингээд тэгээд ямар жишээ вэ гэж одоо бодогдож байгаа байхгүй юу? Нэр ингээд зүгээр буцаа бодоход тэр хүүхэд яана ажил явдлын хүртэл те ингээд зээлээр тэр лизинг нь одоо хүртэл хүмүүс нь төлөлт те төвөгтэй байгаа сте энэ чинь тэгэхээр ингээд бид нар ингээд бодоод үзэхэд бид нар юу хадгаламжийн тухай ойлголт зүгээр л энэ амьдралын маш байх хэвээр хэм маяг байгаа байхгүй юу? Зүгээр лингийн байж ах хэвээр нөгөө хүний хоол бол одоо байнга яг идэх хэвээр хэрэгцээ гэдэг шиг хадгаламж бол яг л хүний нэг юм байх хэвээр зүйл. Тий. Тэрийг харин буцаага зүгээр сувг үсгэж гаргана гэдэг. Тэгэхээр ингээд өмхөр хадгалах биш. Тэнд нэг сувг байх хэвээр гэж яриад та. Гаргадаг, зарцуулдаг байх хэвээр. Ерөөсөө миний одоо жишээ нэг ингээд зүгээр жишээ татхад хүн ингээд нөгөө чи дээр нэг ярьжсэн ш нь нөгөө ямар ч усгүй байх үед те ингээд цөөрм үсгээд тэгэл уулын ус орж ирэл цөөрм үсэлэн те гítэл магадгүй тэр цөөрмийг ингээл дахиж гаргахгүй ингээл үсгэлээвэл хит их болоод те тэр магадгүй ингээд бүр одоо нөгөө нэг хитрхи ихтэх магадaltaй. Яг нөгөө өөртөө хит тэр цөөрөмд ус үсгэж байхдаа өөртөө ус уухгүй байж байгаа дөлбрөд өгчгийг хэлж байгаа байхгүй. Харин тийм те. Гардаг дахиад ийшээ нэг гардаг юм жижиг урсгал байхгүй бол хитрхи их ингээд цөөрмөө үсгээл бүр хэр их болох нь харах гад хүлээгээд байвал магадгүй өөртөө жиг ус уухгүй турж өгнө гэдэг шиг мэдээж энд бас хадгалж байгаагийн хэрээр гарч явах сууг байх шүү. Тэгэхээр яг юунд гарах вэ гэдэг одоо яг ойлгомжтой болж байгаа. Тийм ээ. Эрүүл мэндийнхаа шинжилгээг хамрагд. Наача хадгаламжаас ч юм байж болж байна. Хоёрдугаарт болохоор өвчин ямар нэгэн тийм урсгал одоо эмчилгээ тий. Одоо тэрэнд гарга. Тий. Гэтэ юу болоогүй жоохон өвдөл шүд мүднөвдөн гоо станаар гал хадгаламжаас хамраас та хамгийн үнэтэй эмнэлэг дээр очингуудаа тэгэж тэнэгтэж яах гэдэг юм байл гэсэн үг яриад байгаа байхгүй юу? Багаар зарцуул. Тэгээ би нэг бас нэг юм хүмүүс байдаг шүү дээ. Өстой эрүүл мэндэд зарцуулж байгаа юм гэдэг бөө витаминууд их хэвээр амар үнэтэй витаминууд бүгдийг аваад тэгээ хадгаламжчгүй тэгээ би өстой эрүүл амьдарч байгаа. Эрүүл амьдрал чинь чухал өстойгээс суудаг хүмүүс байдаг. Тэгээд наа чин та нар хадгаламж чинь гинтийн эрсдлийн төрд бэлэн юм уу? Тэ. Одоо түрүүний нөгөө нэг одоо өвчин зовлонтой хүмүүс ингээд нөгөө нэг ингээд юу яаж штэ нөгөө пост оруулж штэ. Би нэг нөгөө талаас нь хардаг. Монголд үнэхээр хүмүүс ерөөсөө санхүүгийн хүмүүжлгүй байхаагийн нөгөө талын илрэл ингээд харагдаж байгаа байхгүй. Яагаад хадгалаагүй юм бэ ээж аав нь? Дандаа ингээд амьдрал буруу өгөөл, төр засагт буруу өгөхгүй ингээд үгүй та багыг олдог гэсэн байж болно. Тэгсэн мөртөө тэрийг айлыг харахаар ямар ч нэг ипотекийн байранд амьдарч л байгаа байхгүй юу? Хадгалах боломж байсан үг хүн болгонд байгаа. Хүн болгон дандаа өөрсөндөө буруу өгөхгүйгээр бидэрт хийлж ирдэггүй. Энэ нийгэм ямар үлээ гэл дандаа буруу түлхээд байдаг. Ямар ч одоо хайртай хүмүүсээ хайрлах нь таны л хариуцлага. Тэгэхээр та тодорхой хэмжээгээр мөнгөтэй байх хэрэгтэй. Тэгээд тэр хүмүүс нэг юм тулчаад байдаг байхгүй. Уг нь бол бидэрт машин байгаа. Даанч бид нар энэ мөнгө яаралтай болчиход байна.
Яаралтай Солонгос руу явах болж. Яаралтай энэтхэг рүү. Гэхдээ яаралтай мөнгө гэдэг чинь өөрөө их хүүтэй ингээд танай амьдралыг самрах гад байж байгаа тэр мөнгө хөдөлгөгчнөрт л байдаг. Байраа барьцаан тавиад ингээсээ сууж байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр яах гэж тэр машиныг авсан? Яах гэж танах тэр телевизийг ингээд амьдрал сайхан байх юм шиг бодоод ингээд аваад байгаа байхгүй юу? Тэгэхээр зүгээр л мөнгө хадгалжээ. Яаралтай үед л хэрэгтэй болох гээд байгаа байхгүй да. Тэгэхээр тэр гинтийн эрсдэлт ингээд мөнгөтэй байх хэвээр бусдад энэ амьдралаа ингээд одоогийн босгож байгаа амьдрал сүрүүлчихгүй тул гэдэг л дүрм яригадаад байгаа байхгүй юу? Тэнгүүт харин би тэр яаж яах нөгөө тэр нөгөө нь ингээл 5 хүүхэд ингээл эцэг эхчүүд ингээл нийлээ ханд байгуулж яхад тэгэд ингээд сонсож яхад дийлийнх нь нөгөө нь ингээл яг тийм тус үед шууд байраа зарсан те ихний ээлжинд байраа зарсан байгаа. Тэгээд машин тэргээ зарсан байгаа. Сүүлдээ өөрөөсөө ингээд байр оронгүй болчоо. Тэгээ нөгөө эмчилгээний зардал бүрдэж явах хоорондоо гэр бүлэрээ байр түрээсч амьдарч байгаа байхгүй. Тэнгүүт байр түрээстэй амьдрахаар яг нөгөө байраа зараад одоо яг ихний хэмжээний мөнгийг олцсон мөртлөө тухайн цаг хугацаанд байр түрээслээд амьдрахаар тэрш ингээд сар болгон дахиад мөнгө өгөөл нөгөө нэг эмчилгээний зардлынхаа хажуугаар дахиад сар болгон ингээд амьдрал хүн чинь мэдээж байх ёстой учраас ингээд асуудал нь үүсэл байгаа байхгүй. Тэгээд ингээд бодохоор хүн магадгүй одоо би ирээдүйн эрсдлийг зөгнж байгаа биш. Тэгтээ би ирээдүйд бэлтгэлтэй. Тэгээ гэр бүл одоо миний нөгөө өнөөдөр би хүүхдийнхаа төрс өдрийг 130 мянган төгрөгийн торт авч би харьлаагүй ч гэлээ те 100 мянган төгрөг би хийцэн ингэж байгаа ч гэлээ би жилдээ нэг одоо шинжилгээнд хамрагдчих ингээд ямар ч асуудалгүй те одоо юу гэдэг бүрэн шинжилгээнд ингээд зохихгүйгээр ингээд юунд санаа зохихгүйгээр хамрагдах надад хадгаламж одоо ингээд үүсчлээ би гэр бүлээ эхнэрээ дагуулад өнөөдөр би ингээд хүнд ингээд нарилж байгаа юм шиг боловч нэг удаад ингээд хамт явчихад ямар ч асуудалгүй манай эхнэрээс яана энэ мөнгийг би одоо энийг 500 600 мянган төгрөгийн шинжилгээний мөнгийг одоо хаанаас гаргачихваа юу вэ гэж юу бодох санаа зовхгүй. Одоо нөгөө эхнэр чинь ингээд амар юу ч бодохгүй ингээд аяа гоё аялж ийн гэдэг шиг би бас эхнэрээ юу ч бодохгүй нэг удаад ингээд хамрагдаа. Ядаж шинжилгээгээ хараад ирүүл юм байна. Тэ энэ анхаарах хэрэгтэй юм байна. Энд дэр ингэх хэрэгтэй юм байна. Гээ ингээд нэг бодчих тийм нэг сэтгэлийн нэг ингээд хүмүүс өөрийгөө ирүүлгээ бас итгэж бас гоё шүү дээ. Тийм. Саяны тэр нэг өвдсөн барьсан одоо хүмүүсийн дэмжлэгийн тэр хийлгэж байгаа хүмүүс ингээд ярьлаа шүү дээ. Би нэг л зүйлийг л ингээд тэр яг энэ айл ингээд саяны чиний шиг ингээд байраа зараад ингэсэн. Тэр айл өөртөө өнөөдрийн хүртэл хариуцлагатайгаар мөнгө хадгалаад тэгээд тэр өвчин зовлон ирэхэд тэд нар хадгаламжаа өөртөө гаргах хэмжээний бүгдийг даахгүй ч гэсэн мөнгө гаргасан бол тэр айл чадгаа хийсэн. Тэр л чухал. Танах яаж л өөртөөсөө гаргах хэмжээ бүр юу ч байхгүй те туслаач гэхээс илүүтэйгээр бид нар ингээд өнөөдрийн хүртэл хадгалсан тэдийг ингэсэн. Тэгээд одоо бид нар төрөхгүй байна гэдэг бол энэ өөрөө яг эрүүл байхгүй юу? Тэр хүн чадгаа хийсэн үү хийсэн. Тэр гэр бүл хадгалсан хайртай хүмүүсийн төлөө бэлтгэл хийж эхэлсэн байсан. Заавал зовлон ирэхийг ингээ хүлээдэг биш. Зүгээр л амьдралын хэм маяг нь өөрөө аюулгүй системээ болон бүрдүүлж явдаг. Нөгөө талаар гэх юм бол бид нар дахиад нэг том юм руу угаасаа нийгмийн зохион байгуулалт руу орох хэрэгтэй даатгал юм билээ. Би яг одоо миний хамгийн сайн ойлгож байгаа юм тэр. Чиний хадгаламж угаасаа эрүүл мэндийн гинтийн одоо том зарлыг даван гарах боломж ямар ч улс орны нийгэмд угаасаа дийлэгтэй байдгүй учраас чи даатгал руу мөнгө төлж явах хэрэгтэй юм байна. Манайх болохоор даатгал руу мөнгө төлж байгаагаа бусдад өгөөд алдаад байгаа юм шиг сандаг. Тэгээ энэ системийг бид нар хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Чи даатгалд мөнгө төлж байгаа шаардна гэсэн гүйцэтгээгээ. Ядчил даатгалын газраа амь насны даатгал ч юм уу эрүүл мэндийн аягүй олон төрлийн даатгал байгаа шүү дээ. Мөнгө төлж байгаа бол үүсгэх нэх шүү дээ. Би танаа дээр мөнгө төлж байгаа юм чи та нар яагаад ингэж байгаа? Одоо дээр нэг хоёул ярьжсэн шүү дээ. Чи нэг машина даатгуулаад эвдрээд нөгөө даатгалны газар нөхгүй бүрэн даатгал хийцэн байхад энэ төр тий. Тэгэхээр уусаа ийм проблемууд гарна. Энд чи асуудал байгаа байхгүй юу? Тийм даатгуулчлаар төгс үйлчлэг авчихгүй шүү дээ. Тэд нар өгөхгүй байхыг шижээж байгаа гарууд бас байгаа. Даатгалын ертөнцийн нэр хүндийг унгаагчаад энэ төр байгаа тий. Тэгэхээр тэмцэн гэсэн үг. Тэгээд энэ салбарыг бид нар одоо бусад улсаар хөгжүүлсэн. Нэг сонирхолтой жишээлхэд нэг аяллалын ингээд хөтөч залуу ярьжсэн байхгүй юу? Нэг ихч. Бүр доронтын нэг урд суманд явжсэн чинь нэг Япон хүнтэй явсан чинь нөгөөх нь мориноос амар номхон мориноос унаад хавиргаа ухалцсан. Тэгэл нөгөө ч өстө толгоонд өстө 9 шидийн бодогдол одоо нэгээ цалин хөлсөж авч те ингээд бүр баалгасан үдэ энэ хүн эрүүл байгаас. Тэсэн чинь нөгөөх чинь Монгол аргаар хэмжүүлэх гээл те ингээд эмнэлэг домлох гэсэн чинь уцаар нөгөө нэг юуны сансрын антенаар яриад наад хүнээ наанаас ерөөсөө битгий хөдлөг. Та нар юунд ч битгий оролцсон. Тэгсэн чинь юу хийсэн гэж жижиг онгоц нисч ирж аваад тэгээ Улаанбаатарын нисгтэр буулгаад тэгээд шууд тусгай нислэхээр шууд Япон руу очиод
Яг тэр даатгалын компани бүр Монголын хамгийн ингээд сүлжээ байхгүй ийм юун дээр очиод аваачих. Сумнэр гэсэн. Тэр хүн ярьж байгаа байхгүй. Тэдний даатгалын компани бол зүрс төгсөрсөн. Амар үйлчлэл. Тэр хүн бол угаасаа амар даатгалд мөнгө төдөх хүн юм бэлээ. Тэр ерөөсөө ийм юм ярьж байгаа байхгүй. Амар. Би нэг асуулт хараа. Даатгал одоо чинь манай зүгээр яг өөрийн нөгөө яг улсын одоо нөгөө нэг эрүүл мэндийн даатгалын систем байна шүү дээ. Эрүүл мэндийн даатгал тэгэл бид нэр цалингаас ингээд нэг тодорхой хувь авдаг шүү дээ. Тэгээд тэрний нэг эргээд үйлчлэг нь одоо жишээ нь эмнэлэгт нэг аптекаас им авахд хөнгөлнч гинүү те. Тэгээд эсвэл нэг зарим нэг шинжилгээ авахаар буцаад тэр шинжилгээнийхээ мөнгийг эрүүл мэндийн даатгалаас авдаг ч гинүү. Эсвэл за нэг хөгшчүүд бол эрүүл мэндийн даатгалаараа нэг сувлилт амардаг ч гинүү. Нэг ийм л юмд үйлчлээд шүү дээ. Гэтэл манай эрүүл мэндийн даатгал яг гинтийн одоо чи даатгуулж байгаа үед гинт хор тавдар тусцсан үед энэ хэдэн зуун саяын эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалаас хэтэж гаргадаггүй те. Одоо зүгээр яг эрүүл мэндийн даатгал хор тавдрын зардлыг гаргадаг боллоо гэдэг нэг юм гарчигтай мэдээ байсан байхгүй. Би ороод уншсан чинь тэр би одоо бодохдоо одоо нөгөө 800 900 саяын тэр даатгалын мөнгийг гаргадаг болж байгаа юм багтаа гэсчгүй юм бэлээ. Тэр ингээ уншсан чинь Монголдо одоо хавдрын одоо чинь ингээд хагалгаа хэлэх нэг 5 сая ч үлээ өртлөх төгрөгийг одоо чинь эрүүл мэндийн даатгалаас гаргадаг болж байгаа юм билээ. Бас нэг талаараа дэвшилт байна л да. Хөдөө орон нутгийнхын ч үгүй ингээ хүн хоргоо хавдар болцоход тэрнийхээ эмчилгээнийхээ зардлыг жишээ нь Монголоос гаргачих юм байна. Монголч өөрөөсөө бас одоо нэг элэг шилжүүл суулгах мундаг хагалгаа хийдэг юм билээ л дээ. Тэрнийхээ зардлыг жишээ нь 5 хүртэлх сая төгрөгчүүлээ ингээд. За би яг тэрийг сайн мэдэхгүй. Тэрийн нарийн мэдээллийг одоо харж иж хэлэхгүй бол бас буруу мэдээлэл гэж байна. Гэтэ ямар ч юм Монголоос гаргадаг болж байгаа юм лээ. Тэгэхээр би одоо жишээ нь ямар нэгэн даатгалын компанид би өөрийнхөө эрүүл мэндийг даатгах л да тий. Магадгүй одоо жилдээ нэг сая төгрөг ч юм уу төлдөг бай гэж бодъё. Тэрний төлөө би хадгаламжиндаа мөнгө хий. Тэгээд хадгалъя. Тэгээд шинжилгээндээ хамрагддаг шиг тэр сая төгрөгийг би ингээд даатгалын компаниар өгж л байна. Мэдгүй би үнэхээр хор тавдар ч юм уу янз бүрийн өвчин тусахгүй би ингээд сайхан амьдраад ингээд болчихсон сайн л үз. Гинт би тусаад ямар нэгэн эвгүй асуудал болвол за гадагшаа явъя. 800 саяын тэ 500 саяын хагалгаанд шинжилгээнд ингээд явъя. Одоо манай даатгалын компани миний энийг гаргаж өгөөгүй одоо Монголын даатгалын компаниуд энийг гаргаж өгөх үү? Тэр байна штэ. Өгөх ёстой. Асуулт нь юм бэ гэхээр үйлчлэгээ бол одоо чинь Монголын даатгалын компани зөв хөнгөө ярьчихад бол амархан. Даатгалын компани чинь цаанаа давхар даатгалтай байгаа. Хоёрдугаар аймнаас эрүүл мэндийн энэ монцгой нөхцөлийн даатгалыг Монголын даатгалын компаниуд тийшээ ингээд шууд орчиж байгаа бага юм байна. Би тэгж ойлгосон. Яг хөө зөв эд хөрөнгө ингээд ийм даатгалууд нэлээ ихтэй л байгаа даа. Эрүүл мэндийн даатгал дээр бол орохын тулд чи илүү их төлнө гэсэн үг. Яг л эрүүл мэндийн даатгалч өөр эрсдэл өндөртэй. 3 дугаар төв юм бэ гэхээр тухайн даатгалын компани одоо жишээлбэл таныг тэр кэр хийж эхлэх хэрэгтэй юм байна. Жишээлбэл одоо ингээд үзүүлдэг. Яг л чи нэгэнт одоо чамаг ингээд өвдөөд тэднийх сая төгрөг өгчөөд тий 500 саяыг өгч мөргөө штэ тий. Тэгэхээр тэр даатгалын компани ч бас ухаалаа гэж байна. Энэ хүнийг ингээд үзүүлж явах хэрэгтэй. Их чаданд нь арай бага зардлаар гэл тий. Тэрэн дээр ингээд ажиллах хэрэгтэй юм байна л да. Гэхдээ зүгээр хэрэглэгч бид нар юу гэж харах хэрэгтэй юм бэ гэхээр уг нь бол тийм үлээ. Гэрээгээ самших хэрэгтэй. Яг чиний заагдж байгаа өвчин осол ч юм уу тэр чинь яг энэ даатгалын компани төлж байгаа мөнгөний чинь анх гэрээ хийсэн утга дээр байна уу? Гэдэл чухал. Тэрс машин чин эвдрэнгууд түрүүн ярьсан штэ. Дугуй нь машиныхаа даатгалд хамрагддаггүй юм байлаа дугуй хагардаг. Гэрээн дээр дугуй хагарахыг бичээгүй байсан байхгүй юу? Харин тий. Би болохоор бичсэн. Тэгээд чиний л буруу байхгүй. Тэд нар ингээд нэг тэгээд буруу юм хийчихэгүйтэй адилхан. Тэгэхээр ерөөсөө нөгөө нэг тэр гэрээг тэгэхээр явандаа бид нар гэрээгээ самшиж сурна. Дараа нь ингээд эрүүл мэнд тэгэхээр тэр бүх төрлийн өвчин ордог юм уу? Аль одоо зүйлүүд нь ордог. Хор тавдар энд хамаарагддаг юм уу? Гүмүү гэд харах хэрэгтэй юм байна л да. Тэгээ нөгөө талаар хэм бол одоо таны хадгалж байгаа мөнгө чинь мөнгө хадгалах тусмаа л хүний мөнгө хадгаламж нь өөрийнх нь санааг зовоохоо болох мөч рүү очно штэ тий тэр үед хүн хадгаламжных мөнгөндөө санаа зовно штэ тэр үедээ одоо даатгал руу хандж байгаа байхгүй яг л дэлхийд дээр 2-3 зүйл хамгийн үнэтэй байна эрүүл мэнд энэ улсад хамгийн үнэтэй эрхтэн одоо юу гэдгийг шилжүүлэгчүүд юм уу те за энэ бол өстой галзуу үнэтэй юм байна гэдгийг дэлхийд дээр ойлгоцсон бүр шүд хүртэл Монгол хямдхан болохоос шүд бол ингээд амар үнэтэй юм билээ шүү дээ би нэг ном уншижсэн чинь тэгсэн шүү дээ тэр Айдаха гэдэг уулын юунд байдаг нэг
жоохон хиппи маягийн зэрлэг маягийн нэг залуу охин тэр айлын. Тэгээ тэднийх ингээд хурж ирээд коллежид хүүхдүүд ирээд сургадаг. Коллежид сурах гад ирээд коллежийн төлбөрийг төлөхөө байжсэн чинь шүдэн өвдөд. Тэгээ коллежийн сургалтаа болоод шүдэн үзүүлэх тохиол. Коллежийн төлбөрөөр шүдээ нэмжлэг тий. Тэгээ коллежид сурахаа байсан. Би тэр үед юу яриад байгаа тий гэж ойлгосон. Тэгсэн чинь сургалтын бүр төлбөрийн хэмжээнд очдог. Тэгэхээр дэлхийд дээр эрүүл мэнд гэдэг амар үнэтэй юм байна. Үнэн. Хоёрдугаар болохоор боловсрол амар үнэтэй юм байна. Боловсрол амар. Тэгээ гуравдугаар тах үйл хөдлөх хөрөнгөний тухай яригдчих байгаа юм. Эдгээр ингээд хувь хүмүүст бол ингээд хамгийн өндөр үнэтэй. Одоохондоо бол манад бол боловсрол бол нэг айхтар үнэтэй орохгүй байгаа шүү дээ. Үйл хөдлөлтөй харьцуулахад. Тэгэхээр үйл хөдлөх авах уу, боловсролоо авах уу гэдэг ийм сонголт дээр хүртэл очдог хэмжээний үн цэнтэл улс орнд байна л да. Ингээ өндөр хүчтэй орнуудыг харахад төлбөр нь нэг их сая сургалтын төлбөр төлж байгаа гэдэг хүүхдийн төлбөрт бүр 800 саяыг хэдэн жилийн дотор төлцсөн бүр хамаг хадгаламж шавхаад дууссан нэг хчтэй би ярилцлага хийсэн байхгүй юу. Хаана хүүхд Монгол сурж байгаа юм. Монгол гадаадд сурж байгаа хүүхд. Гадаадд сурж байгаа төлбөрийг 800. Их ч яг өөртөө амар ихтгэлтэйгээр хүүхдээ яв эйженстэй мөнгөтэй тий. Одоо баг хагас тэр бом даваар гарцсан хүн чинь мангар өөртөө ихтгэлтэйсэн чинь хүүхд нь баг багаар мөнгө авсан чинь нөгөөд 800 явуулаа нөгөөг ч өрөнд төрсөн сууж байгаа байхгүй. Ийм амар төлбөртэй сургууль байт юм биш үү гэсэн. Анханасаа ингэж яриаггүй шүү дээ. Гэхдээ тэр чинь зүг биш үү? Одоо жишээ нь нөгөө боловсралчаа үнэтэй байна шүү дээ. Тэгэхээр хүүхдэд хөрөнгө оруулсан байна. Тэгээ эргээд хүүхэд асуулт юу асуулт авах юм бэ? Тэгээ өвдөл яах юм? Саяны хоёлыг амар жишээнд орж ирж шүү дээ. Гэнт ингээд өвчин үсвэл яах юм? Би төлбөртөнд төлцөө ингээд сууж байгаа юм уу? Тэр ерөөсөө нөгөө нэг хадгалж байгаа мөнгөний баланс буюу хүн араамандаа жааж байгаа гэдэг систем чухал байхгүй юу? Юу ч мөнгөгүй жиж ингээд хамгийн гоё юм руу дайраад хамгийн үнэтэй юмыг авах гал те. Сурах байсан. Гэтэ тэр одоо өөрөөсөө хамаг мөнгийг шавхах уу үгүй юу гэдэг л асуулт яригдаад байгаа. Ерөөсөө бүх юм чинь ингээд нэг тэнцвэрт байдлын тухай яриад байгаа шүү дээ. Энэ нь зөв тэр нь буруу гэсэн юм байх юм уу? Нэг зүйлээ сонгож байгаа нөгөө зүйлдээ эрсдлээ үүсгэж чинь л гэдэг юм яриад байгаа юм л да. За тэгэхээр би яг өнөөдөр асуух гэдэг хоёулаа нэр бүр даатгал руу ч орлоо. Харин явж өглөө өнөөдөр. Ер нь л гэтээ юм ойлгож байгаа хоо. Би ч гэсэн ойлгоод байна. Мэдээ. Би бол юм ойлгоо л байна. Би бас хадгаламжийг даатгал руу оруулах тухай яриад. За тэгвэл би яг жижигээрээс бүр зүгээр яг бодтой ганц л юм асуух таа. Тэгэхээр одоо дахиад нэг данс үүсгэх тухай. Ингээд сайн үлсийн хамгийн сүүлд хизээ сайн үлсэд мөнгө гаргасан бай гэдэг юм. Хамгийн сүүлдэх жишээ гэлээч. Сая нөгөө нэг уйлаад нэг ярьдаг хүү шүү дээ. Тий. Ананд лөө тий. Тэр хүү нөгөө суглаа явж байгаа юм байна аваарэ гэдэг өөрөө уйлаад гисэн шүү дээ. Тэр бичлэгийг үзээд нэг үнэхээр өөрөө ирэхгүй ингээд тэр үед би тийшээ нэг тодорхой хэмжээний мөнгө хийсэн. Гэхдээ тэр үед би хараа хоёул подкаст эхлээгүй байсан. Хадгалж эхлээгүй байсан. Би ч орлогогүй шахуу байсан. Тэгээд ковид байсан шүү дээ. Тийм ковидтэй яг үеэрсэн. Тэгээд одоо боломж болцоо байдаг бол би аль болох ахиу мөнгө хийж тэр хүүхдэд тусалчихыг хүссэн. Гэхдээ тийшээ ингээд одоо байгаа бүх мөнгөө шавхаа хийчихэр миний данс хоосроо би өөрөө одоо мэдээж бас ингээд амьдрал чанс. Тэгэхээр би ингээд амьдрал хэрэгцээндээ харж агаад ингээд нэг ямар ч тодорхой хэмжээний мөнгө хийсэн. Ханд ус тэгээд шеэрлсэн ч үт юм уу. Миний хамгийн сүүлд одоо яг тусалсан ч гэдэг юм уу ханд хийсэн. Тэр л байна л да. Түүнээс хойш бол гэхдээ яг тэрний араас ингээд айгүй олон хүүхдүүд гарч ирж илээ Facebook дээр. Тэгэл би одоо шеэрлээл нөгөө сторид хийж өгөөл яг үнэн чанартай бол ингээд нөгөө тусалчмаар байгаа боловч ингээд шеэрлж байгаа. Гэхдээ надаа хамгийн амар нь хадгаламж бол одоо тэрнээс хойш бол тэ айгүй олон хандив юмнууд гарч иж байгаа. Тэгсэн мөртлөө би хадгаламжаа үүсгэсэн байгаа. Нөгөө олон дансантаа хуваацсан мөнгө байгаа. Гэтэ би тэдрээс авч би тэр хүүхдүүдэд одоо хандив өгөхөд хэцүү болчиход байна тий өгөөгүй. Тий дөрөмч талаа муухай. Тий би тусалчмаар байгаа. Тэгтээ яг шеэрлэл тусч байгаа. Би тэгнэ мөнгөөр тусалчмаар байгаа боловч би хадгаламжнаас гаргаагүй. Нөгөөдөөсөө өгөөгүй. Яагаад гэвэл би өөрөө нэг хадгалахаа хүртэл болгоод тий ингээд байгаа. Нэг талаараа одоо ингээд болсон чи би өөрөө мухаач юм хийсэн юм шиг тий. Чи тэгж бодож байна тий. Би ч гэсэн тэгж бодож байсан. Би яас тэгж бодож байсан. Тэгээд би ингээд хадгалаадсан чинь тий би ямар хадгаламжнаас сайхан байх хэрэгтэй юм шиг тий. Гэтэ ингээд нэг байгаагаа бүгдийг хандан манд төгөөд ингээд хоосон сууж идэг нэг юм нэг Монголын маргааш ингээд тий мараас нэг сайхан тэнгэр сайхан юм тэнүүн сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг шүү дээ тий. Хоосон сууж байгаа мөр тоож байгаа ч юм байхгүй тий. Тэгээд тийм одоо байж болохгүй л тий.
Бас тийм байж болохгүй. Нөгөө талаар над шиг байж болохгүй юу? Болохгүй юу? Хадгалаад хүмүүсийн хандивтад өнөөдөр нэг даалгавар байхгүй юу? Өнөөдрийн нэг даалгавар. Тэрний юм бэ гэхлээр чи 7 дахь данс нэх хэрэгтэй байхгүй. За тэр данс бол чиний данс биш. Тэр данс бол нийгмийн сайн санааны төлөөх данс. 1% байж болж байна, 2% байж болж байна. Би бизнесийнхээ орлогын 2%-ийг дандаа тийш хийдгийг. Нэг данс руу хийдэг. Тэгэд сая сүүлд болохоор нэг хамгийн сүүлд нэрэ хандив гэсэн чинь энэ би бас айгүй муу л л да бодоод хахад хамгийн сүүлд чидийн орон хүнсний тусламж үзүүлье гэд багийнхан тэгээ ламтан төхөөгийнхэн явсан. Анхны нөгөө нэг хөл хорионы үеийн тэр үед би онлайн нэг сургалт хийгээд тэр сургалтаа болохоор хөнгөлөөд нэг сургалтын үнийг бүр 20,000 ч болоо 30,000-аар бүр 60,000 төгрөг ч болоо 70,000 төгрөгийн сургалтыг зарлаад тэгээ 20,000 төгрөгөөр ч болоо хийсэн чи айгүй олон орж ирээд тэгээ тэр нь нэг сая гаруй төгрөг болоо тэрийг шууд өгчээсэн. Хамгийн сүүлд нэг сая гаруй төгрөг өгчээсэн юм байна. Тэрнээс хойш би өгөхгүйгээр ингээд хоримтлуулаад цуглуулад байгаа юм. Тэгээд яг тэрнээс хойш миний орлогоч жоохон багасаад нөө ордыг багассан л та 2%. Тэгээд тэр мөнгийг уг нь яах гэдэг юм гэхээр уг нь би чидийн орнд ингээ байнгын ингээ өгч идэг. Тэгээ заримдаа ингээд хандив тусламж харж агаад. Тэгээ би хандив тусламж хов хүмүүст ингээд өгнө гэхлээр ингээд нэг яг ялгахад хэцүү байдаг л та. Маш хэцүү. Тэр яг ингээд хуурамчаар явдаг тийм тохиолдол зөндөө сонссон учраас. Эсвэл тэр нөгөө мөнгө нь ингээд авсан хүн нь идэгсэн болов уу, идгээгүй болов уу? Тэрийг мэдгэж хэцүү байгаа даа тийм. Тэгэхээр ингээд тэрийг ойлгохгүй байгаа учраас нэг юм яг мэрэгжлийн байгууллагт яг тэр зорилт бүлгийн хүүхдүүдэд тусалж байгаа хүмүүст нь шилжүүлээд тогтмол мөнгө өгчэй гэж бодож нэг хэсэг яваад сартаа нэг 200 300 гэн тэр өгжсэн аа. Сая ковидээс хойш тэр сая өгснөөс хойш би ерөөсөө зогсчиход байгаа байхгүй. Миний бодод байгаа юм юу гэхээр баг зэрэг хөрөмтлүүлж цуглуулж агаад тэгээ тэр мөнгөөр нэлээ хэдэн ийм нийгмийн сайн сайхан төлөө мөнгөтэй хүмүүстэй нийлээд тэрнгээрээ нэг банкнд хадгаламж ч юм уу данс үүсгээд тэрний хүүгээр нь ингээд мөнгөөр мөнгө хийдэг нэг юм систем үүсгэж юмсан гэж бодоод тэгээ нэг жоохон зогсооч байгаа. Гэтэ би өнөөдөр бас бодчихлаа л да. Нэрээ ингээд буцаагаад сар болго ингээд өгч явах юмсан гэдгээ буцаад хэд яхав цуглуулна л дээ. Гэтэл чи өгдгөр өгчлээ гэдэг юм бодоод байна л да. Тэгэхээр 2% юм байна. Би тэрийг өөрийн мөнгө гэж харддаг байхгүй. Тэгээ бодоодсэн чинь би яг тэгтээ дахиад хүн гэж бодд юм бэл. Тэрэнд ингээл анх сая болоо 2 сая төгрөг цуглаал гэсэн чинь би хүүши би ээжтэй хүртэл ингээд нэг сая төгрөг өчөж байгаагүй гэж. Ингээл хүн ингээл айгуулаг мөнгө өгч түүний төлөө би ингээд 2 саяыг цуглуулаад сая цуглуулаад гэж бас хэмбэ тий. Тэгэж бас манай дүү ч гэсэн одоо ингээд сургууль мургуулаа явах гал явж хахад би тий маа миний дүү ингээд сургуулийн төлбөрөж өгөөгүй гэж гэл. Гэтэ нэг юм ойлгосон. Би хизээч өөрийнхөө гэр бүл өөрийнхөө амьдралыг хангасны дараа бусдад туслах гэж байхгүй билээ гэдэг. Тийм юм угаасаа байдгүй бил. Нэг тэгдэж шүү дээ ээж байгаа ачиг хариулна гэдэг шиг л юм байна. Би баяжчаад хүнд одоо тийм байхгүй. Тэгэхээр миний ойлгосон юм бол тэгэл систем л юм бэл. Бид нар энэ нийгэм рүү жоохон ч гэсэн тусалж байхгүй бол өөрөө хадгалаад өөрийнхөө сайжруулах зэрэгцээгээр зэрэгцээ юм бэл. Нэг хүүхдээ том өсгчөө дараагийн хүүхд рүү гэдэггүй тайлга хоёр хүүхдээ гурван хүүхдээ гурвангийн би нэгстэй зэрэг өсгөнө гэдэг шиг юм байл гэж ойлгосон. Тэр чинь нийгмийн төлөө сайн сайхны төлөө санаа зовж явдаг бол нэг удаа сэтгэл хөдлөж мөнгө өгөөд тэгээд дахиж өгөхгүй ингээд явах чинь бол сайн зүйл биш л юм байна л да. Тэр зүгээр л нэг данс үсгэж. Тэр лгоо тэгээд тэр өөрийнхөө чадах хувиа л ич. Тэр чинь их байна уу, бага байна уу хамаагүй. 100 200 төгрөг ч байсан хийж л. Тий. Тэгэл тэр чинь чиний хувь. Гэхдээ маш бага уу. Гэхдээ бизнесийн орлоготой уялдуулвал бүр л илүү сайн юм байна. Яг бизнес илүү өндөр орлого олдог. Яг хувийнхаа орлоготой явах юм бол чи бас нэг тодорхой хувийг харч хийж болно. Ингээд би тогтмолоор ингээд өгжил гэж бодсон. Наадах чи харин гоё юм байна л да. Би одоо сая яг чамаа ярьж явах бодсон чинь ийм байна л да. Би нөгөө сая эргээ бодсон чинь за тэгэж нэг удаа тусалчаад түүнээс хойш одоо би ингээд фэйсбүүкээр ч юм ингээл олон хүмүүс хандив гуйж тэгсэн мөртлөө би хадгалаад байна те. Хадгалаад байна. Тэгснээ одоо ингээд өөрийгөө бодсон чинь надад айгу муухай би хадгалаад мөнгөтэй мөртлөө тэр хүмүүс туслаагүй мөнгө өөрийнхөө мөнгийг өгөөгүй байна. Яагаад гэвэл надад би өөрийнхөө мөнгийг хадгалж байгаа одоо өөртөө гээд бодоод байгаа мөртлөө эргээ харсан чинь хүнд туслаагүй ингээд бодоход амар эвгүй байна л да. Тэрний оронд яг чиний хэлж байгаа ш би хэрэг нэрээ ийм хандивын данс үүсгэчээд тэрлүү 1000 5000 2000 яг бага хийж лээ. Магадгүй тэр ингээд 50,000 төгрөг болцсон байх юм бол би
нэг фэйсбүүкээр явж байгаа ч юм уу нэг ингэж байгаа ингээд нягтлж байгаа яг үнэхээр хүнд байгаа үед 20,000 төгрөг өгч л дээ тий. Өгчний ар дээр надаа би бас өөрөө ч айгуу гоё тайвшрах юм. Яг үнэ. Хүн тусалчлаа шүү дээ. Амар гоё тийм. Тий. Амар гоё. Тэгэл магадгүй тэр ингээд 100,000 төгрөг болчих юм бол би дахиад 20-20-оор 2 хүүхдэд ингээд хийчихэл та. Тэгэл цаанаа үүсгээл яваалаа л да. Тэгээд байвал нэрээ өөрт ч гэсэн айгуу гоё. Сүүлийн үед би хандав нийгмийн сайн саналын мөнгө зарцуулаагүй байгаа юм. Тэг цуглаж байгаа. Тэгэхээр хоёул надад ийм санал. Чи өөрийнхөө 7 дахь дансыг үүсгэж. Нийгмийн сайн саналын үйлчлэлтэй. Тийшээ бол би чамд бол зүгээр 2% гэдэг өөрийнхөө зур туршлагын санааг хэлж байгаа. Дараагийнх дээр тэнд чинь багахан мөнгө цуглуул. За боли тэрний дараагийнх дээр ч гэж болно. Хоёулаа ингээд 7 хоногийн дараа 2-7 хоногийн дараа уулзахдаа нэг удаа хоёулаа ярилцж хагаад тэгэд ингээд хандив үг. Чи саналаа л. Надад ийшээ ингээд өгөх юу байна гэдэг тийм. Энийг ингэж зарцуулъя. Би ч гэсэн надад бас хувилбар байгаа. Тэгээд хоёулаа ярилцж хагаад шийдээд хамтдаа тийшээ хөрөнгө оруулалт хий. Тэгээ одоо чинь 6 дахь дугаар гэдэг чинь за ямар ч байсан би дансаа үүсгэж тэгээ хийж илээ. Хоёлаа 7 ч юм уу 8 дахь ч юм уу магадгүй 9 дахь ч юм уу байж болж байна. Хоёлаа нэг тэр дугаар дээр за нөгөө миний хандивын данс чинь те эднүр болсон шүү. Эннийхээ их баг гэж битгий голоороо заяа. Ичиж мичиж хэрэггүй. Тийм байна. Хэд ч хийж болно. Би угаасаа ичихгүй гоо. Угаасаа л нөгөө ярьж байгаа штэ бүр орлого зарлага бүгдийг ярьж байгаа. Тэгэхээр тэгээд энэ подкаст наач өстой гоё санаа байна. Гинтл сая яригж байгаа гарч ирж байгаа санаа гоё юм байна. Тэгээд нэг дугаар дээр яг ингээд подкаст дээр ярьж байгаа нэг хандив ич те. Тийм. Тэгэхээр ингээд өнөөдөр битээрийн ярилцсан сэдв юу байсан бэ гэхээр чи хадгалж байгаа бол хадгалж байгаа мөнгнөөсөө хадгаламжаасаа эрүүл мэндэд зориулж мөнгө гаргаж явах хэрэгтэй. Тийм байна. Хайртай хүмүүсээ хайрлах чад хоцорчгүй гэдгээс айхаас илүүтэйгээр хадгалангаа тэр дотроос чи тэр системээ үсгээд аяллахын дансаар хайрал тий. Одоо юу гэдэг сурж боосрох дансаар хайрал. Одоо би ихнэрээ сурж боосрох нэг юм данс үсгэсэн гэдэг чинь мөрөөдлөөсөн чи одоо би тэрийг ингээд хэрэглэх гээд ингээд сууж байгаа байхгүй юу. Тэгээд жоохон ч гэсэн ихнэртэй жоохон боосролт нь хөрөнгө оруулалт хийгээд би ингээд айл бол хайрлах гэж ирмэлзээд байгаа боломжууд нь бүр чинь анх асуулт 2 жилийн өмнө байгаагаа цацж дуусгаад нэг удаа гоё байгаа. Тэгэл маргааш нь бүгдээрээ ингээд хэцүү царайлаа сууж өнөөдөр би ингээд харин хэцүү юм а мөнгө байхгүй гэж яриад сууж байгаа оронд тэр үед ингээд ихнэр чинь гоё торт авдаг гэж хаад үгүй гэж тухай дургууг нь хөрвжсэн мөртлөө өөдөр ингээд боломжуудаа нэмээд эхэлсэн. Тэгэхээр өсөлт гардыг шүү тий. Хайрлахад оройтойгоо гэтээ хадгалаад эхэлсэн бол хадгаламж харин бүр ингээд одоо тогтоол ус болгоод өмхөөрөлчихгүй тул ингээд эрүүл мэнд рүү зарцуулж эхлэе. Хадгалсан хүмүүсийг яриад байгаа шүү. Хадгалаагүй хүмүүсийг яриаггүй. Хадгалж эхэлж байгаа. Тэр талаас нь байгаасаа нөгөө талаас их юм бол чийл ганцаараа сайхан баяжаал чийл ганцаараа гоё амьдрах гэдэг юм биш. Нийгэм рүү туслая л та тий. Тэр 7 дахь дансаа үүсгэлтэй гэдэг мессежийг би өнөөдөр чамд хэлэх болцсон учраас хуваалцаж байгаа. 7 данс нээсэн ба штэ би. Одоо 7 дахь нээгч штэ. Би тэгээд яг ер нь нөгөө подкаст үзэж байгаа сонсож байгаа хүмүүс ч гэсэн магадгүй та өөртөө тий. Одоо ингээд ийм олон данс заавал наачиг 7 биш. Эхний ээлжинд нөгөө 2 дансаараа явжээ гэдэг байгаа шүү дээ. Өөрийнхөө ингээд тогтмол орлоготой хүн бол тогтмол цалинтай бага цалинтай хүн бол зүгээр хадгаламжийн данс тэгээд өөрийн хэрэглээний данс за зээлийн данс гэдэг юм ингээд 3 данс ингээд үүсгээд явжээ тий. Ингээд ямар ч бас ингээд сурчгаа энэ системэд чи өөрөө ингээд төвгүй явдаг болцгоо. Нөгөө хүн одоо жишээ нь ямарваа нэг одоо чинь турыг гээл тэгэхээр ингээд нэг өдөр амар эрчимтэй дасгал хийгээл тэгэл маргаашнаас нь фитнес нар тохирохгүй байна гэдэг биш те. Фитнес турахын тулд чи хичээгээл хийгээл чи гизний сонирхлыг хийгээл те. Системтэй хийгээл чи магадгүй 2 сарын дараа үр дүнгээ үзнэ. Нэг өдөр чамд үр дүн ирэхгүй гэдэг шиг яг хадгаламж ч гэсэн яг энэтэй адилхан. Чи мөнгө хадгалаалаа ямар ч гэсэн нэг 2 сар болчих те. 3 сар болчих. Магадгүй чи жил ингээд нэг 50,000 төгрөг мөн 40% хадгалаад үзчих. Дээр нь үр дүнгээ хар. Энэний хажуугаар чамд ерөөсөө зайлшгүй нэг байх зүйл нь бол энэ хандивын данс гэдэг зүйлийг чи үүсгэчихээ. Тэгээд тэр чи магадгүй чи 500 төгрөг хийсэн ч болно. 500 хураагаад байхад тэр чин нэг өдөр 50,000 болно. 50,000-аас чи 20,000-ын нэг фэйсбүүк дээр явж байгаа нэг ч юм уу ингээд үнэхээр тусламж гойцсон байгаа хүүхдэд ч юм уу ингээд чи өгч. Энийн ар дээр чамд өөрт чинь амар гоё юм тайтгарал хүнд тусалсан шүү дээ. Энэ хүүхдэд мөнгөө ичээд тэр хүнийг ингээд энэ хүүхдэд туслаараа гэж шеэрлэх чинь ч хүртэл нэг юм. Зарим хүмүүс болохоор хадгаламжгүй ээжиж хүнд туслаад идэг. Тэр нь өөрөө тэр хүн өөрөө
мөнгөгүй болоод дахиж тусалж чадахгүй байхгүй юу? Тийм хоёрын хооронд тусламж байхгүй юу? Тийм нэг удаадаа ингээд систем гэдэг чинь тогтмолыг л яриад байгаа. Тогтмол. Чи сар болгоо хандивлагч байж чадаад тэрнгээр чи жил хандивлагч болсон байх юм бол чи хандивлагч байхгүй юу? Чи бусдад тусалдаг хүн юм байна. Чи сайхан сэтгэлтэй юм байна. Чи хайртай нь үнэн юм байна. Би жишээлбэл ээжтэй нөгөө нэг халамжийн данс нисэн шүү дээ. Би ээжтэй хайртайгаа батлаад байгаа байхгүй. Би одоо жил баталчихж байгаа байхгүй юу? Яг тэр чиний хайр чинь хаана байгаа юм бэ гэхээр ягаад данс болгон чи 25 таны дансурны 200 мянга гарч байгаа шүү дээ. Өө хүүгийнх нь хайр одоо ингээд очичл байгаа юм тий. Тэрнгээр та эрүүл мэндэд анхаарал хандуулаарай тий. Үзүүлж харуулаарай гэдэг байгаа байхгүй юу? Хагтал хайртай шүү ээжээ. Нэг удаа л өрийг дөрөв чи дараа нь ээжтэй амар хэцүү шүү дээ гэдэг ийм одоо хамт дампуураж хамт ингээд ийм холилдоод яваад байхгүй л гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг систем болгож хандивлаасаа гэдэг үднээс л хэлээд байгаа. За битэрийн ярилцлага дуусчих шиг байна тийм ээ. Гамбилгийн наанасаа нөгөө нэг ахта ном аваад ирээч. Би хандивын дансаа нэгээрээ 7 дахь дансаа үүсгээрээгээд тэгээд өнөө өчигдөр битээр бас ярилцаа сууж ирсэн тархины блок гэдэг энэ ном гаргасан. Тэгээд хэм болохоор жижиг болохоор миний хадгаламж өсгөөс эхлэх уншижсэн тийм ээ. Тийм, тэрийг л уншицсан. Тийм. Энэ тархины блок дээр юу байдгийг гэхлээр яг зөв амьдралын хэм маяг л байдгийг. Би буцаагаад яг өнөөдөр тархины блокийн аргыг өөртөө хэрэгжилж байгаа. Дахиад энэ номон дээр бичигдсэн зүйлийг би дахиад хэрэгжилж байгаа. Нөгөө нэг эрүүл амьдрахын тулд, тархиа ажилуулахын тулд хоолтой яаж одоо мөнгө хадгалах хоёр хослоод байгаа энэ тэгээд систем хуваалцсан юм байна. Тэгээ би сая сүүлийн үед ингээд хоол моолны дэглэм барихгүйсэн чинь буцаад ингээд бүдүүрээд буцаад ингээд толгой ажиллагаа болж байгаа мэдэрч байгаа. Хоосон бодоо шалт эмийн юм стресстэй санаа зовоод байдаг. Үйлдэл байхгүй. Тэгээ жишээлбэл би одоо өнгөрсөн 7 хоног гэхэд фитнес хийгээд эхэлсэн. Орой 6 цагаас хойш хоол идэхэ болох юм хөнгө хоолох зарчим руу орчиж байгаа байхгүй. Тий, ногоо идэж мэдээд. Тэгэхээр буцаад яг л энийхээ дахиад ойлгож байна л да. Тийм учраас Шамагаас энэ нэг уншаад амьдралын хэм маягтай дансны систем яаж холилдох юм бэ гэдгийг сонирхож уншаарай. Тэгээд чамд хандвулж байгаа. Чи 7 дахь дансаа нэгээрэй гэдэг. За бэлгэлж байгаа. За миний тархины блокийг гаргана. Миний тарих блоклогт. Тэгээд нэг юм асуулт байсан л да. Нөгөө битүүрийн подкастн дээр би одоо эрүүл хооллолтод одоо чинь ингээд аюух мөнгө зарж байна. Энэ нь зөв юм уу? Тэ би одоо нэг баг хадгалж амжихгүйгээр эрүүл хооллолт одоо нөгөө эрүүл хооллолтыг ч угаасаа бүтээгдэхүүн ер нь жоохон өндөр үнэтэй шүү дээ тий. Тэгээ айгүйх мөнгө зараад байна. Энэ маань зөв үү гэж асуусан байлаа. Энэ магадгүй зүгээр дараагийн дугаарыг ч юм уу вэ? Би маш товчхон хариуцсан маш энгийнээр хариулъя. Тэг яах гэж эрүүл байгаа да. Тэгээ яах гэж эрүүл байгаа да. Эрүүл хүн болно шүү дээ. Илүү хүчрэг л байх хэвээр. Эрүүл бие ашиглах хэрэгтэй, толгойгоо ажиллах хэрэгтэй, мөнгөө цуглуулах хэрэгтэй. Ингэж асуусан байдیں۔ Тийм л ухаантай юм бол мөнгө ч хаана байгаа юм бэ гэж. Тэгэхээр би наадах чи бүр хариулж мэдэхгүй юм байна гэх. Тэгэхээр би нэг асуух. Тэгэхээр тэр хүн бүх мөнгөөрөө тийм эрүүл бүтээгдэхүүн аваад өөрөө эрүүл байх нь зөв юм уу? Эсвэл хадгалчаад үлдсэн мөнгөндөө тааруулж эрүүл бүтээгдэхүүн авах нь зөв юм уу? Ерөөсөө ингэ систем яриад байна шүү дээ. Цуг л явах хэрэгтэй байхгүй юу? Эрүүл байснараа мөнгөгүй байхыг чинь эрүүл гэж үзэхгүй байхгүй юу? Яг тэр хүнд ямар нэгэн гинтийн осол өвчин зовлон үүсгэхэд тэр хүн юу ч үгүй сууж штэ. Хоёрдугаарт эрүүл байснараа тэр хүн мөнгөгүй боловсралгүй л гэсэн үг байхгүй юу? Гэхдээ нэг эрүүл боловсралгүй амьдрал одоо ямар тэнэг эрүүл хүн гэсэн үг үстэй ингээд найгсах эрүүл гэхдээ ингээд юм тэг бүтээмж байхгүй хөгжил ямар ч улс оронд одоо тэг хөрөнгө оруулалт байхгүй нэг л их эрүүл урт насалсан нэг юм хэцүү гарал болох гэдэг шүү дээ. Тэгэхээр эн чинь дандаа баланс л яригадаад байгаа юм да. Тийм. Тэгэхээр чи одоо хадгалал да. Хадгалчаад эрүүл систем бүтээ. Гэтэ ер нь бол шударга хэлээ. Мөнгөөр эрүүл амьдрдаг чинь тийм ухаалаг зүйл биш шүү. Яг тэгэхээр эрүүл хооллох систем бол бидний өөдрийн хэрэглэн дээр яаж цагийн менежмент үүсэх хүмүүсгүй. Тэр тухай бас ингээд дараагийн номон дээрээс чи бас жоохон уншаад хуваалцаарай. Би бол тэр талаар дараа ярилцъя гэж бодож байна. За битүүрийн ер нь цаг ингээд дуусчих шиг байна. За 7 дахь данс өнөөдөр бусдад хандив үгүй гэдэг сэдвээр ярилцлаа. Тэгээд хайртай хүмүүсээ яаж хайрлах вэ гэдэг тухайч гээд бүр даатгал руу явж орсон юм ярилцлага боллоо. Гэтэ гол ерөөсөө манай подкастын өнөөдрийн дугаарын гол санаа нь бол надад л аюу таалагдлаа, аюу гоё санагдлаа. Бусдад туслах хэрэгтэй юм байна. Өөрийн хадгаламж гэдэг зүйлийг хайртай хүмүүстэй яаж зарцуулах хэрэгтэй юм бэ гэдгийг ойлголоо. Хадгалаад дан ганцаараа хадгалаад байх чинь бас хадгалах чинь зөв мөртлөө бас гарахгүйгээр ингээд дан хадгалаад ах чинь буруу юм а гэдгийг бас ингээд ойлголоо. Ингээд зөв зүйлд нь зарцуулах хэрэгтэй юм байна. Бусдад туслах хэрэгтэй юм байна. Ийм байх хэрэгтэй юм байна гэдэг зүйлүүдийг ойлголоо. Надад л маш гоё дугаар боллоо. Окей, надад ч гэсэн таалагдж байна. Тэгэд өнөөдрийн мөнгөний подкаст
одоо энэ сайхан спортын хөл бөмбөгийн талбай дээрээс Төв аймгаас Монголын хөл бөмбөгийн холбооны спортыг дэмжих юм төв баазаас хүрлээ. Тэгээд бид хоёрын дараагийн подкастаар 7 дахь тансаа нээсэн магадгүй одоо хаашаа хандив өхөө тухай бас яриа сууж явах ийм ярилцлага руу орох байх гэж бодож байна. Мөнгөний подкастт хамтаасан баярлалаа. Тэгээд жижигээс бас баярлалаа. Баярлалаа. Тэгээ нэг зүйлийг уриалч. Манай нөгөө подкастыг бас сонсож байгаа хүмүүс байгаа шүү дээ. Надтай хамт даалгавраа хийгээ явж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар ч гэсэн одоо нөгөө энэ хандивын дансаа нээчээд магадгүй цуглуулж хагаад ярээрээ коммент бичиж хагаад хэдүүлээ нийлж хагаад арай юм гоё юм те бод. Бид хоёр ч гэсэн нийлүүлээ бас нөгөө хамт байгаа хүмүүс ч гэсэн нөгөө хэлээд байгаа шүү дээ. Ичи санаа зовхгүй. Магадгүй тань 5,000 төгрөг байсан ч та хэдүүлээ нийлүүлж хагаад мөнгөний подкастын сонсогчд болон жижигэ мөнгөн нэр нийлж хагаад гоё хандив хий. Яг үнэ. За баяртай. Баярлалаа.